Өмнө самонд ийм үйл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдаг энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө орчуулмаар юм. Хөшиг рүү орчуулмаар болсон байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Орон дэрэг үзэгчтэй энэ телевизтэй хамтдаа та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцгаар нэгэн хүндтэй зочныг орж авчираад байгаа юм. Монгол Улсын 21 дэх ерөнхий сайд асан санхүү эдийн засгийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Эренчин нэмийн амар жаргал гуйтай. За таныг урилга хүлээж авсанд баярлалаа. Сайхан аварч байна уу та? Сайхан. Өөрөө чинь нэвтрүүлэг бол их алдартай болчиход байгаа шүү дээ. Одоо ердөө хүн болгол үздэг гэсэн шүү дээ. Би бол нэг сүрхий үзэж бэрээгүй. Тэгэхдээ заавал нэг сенсац гаргаад нэг шуган дэгдэж иж төр чинь нэг олонний анхаарал төрсөн юм шиг. Чи бид нар тэр хэмжээнд өнөөдөр бол ярьж чадахгүй байх л гэж би айж байна. Тэг нэг тэгтээ нэг бас нэг хүмүүсийг уйдуулчихгүй хүн шиг ганц хоёр санаа мана хуваалцвал бид. За баярлалаа. Би таныг ярьслахандаа урьсан одоо зорилгоо бас тань тайлбарлаж хэлсэн 3 зүйл байгаа тийм ээ. Тэр бол нэгдүгээр тийм нэг яг одоо өрнөд байгаа энэ улс төр эдийн засаг нийгэм нам гэдэг энд юу ингээд бүхэлдээ нэг юм институцийн хооронд юм алдаа эсвэл яг энэ институцийн хувьд ямар асуудал байна. За нэгт тэр за хоёрдугаарт ер нь энэ улс төрд өрнөж байгаа энэ үйл явц нь одоо 96-аас 2000 он гэж одоо бид нар их би бол одоо хүүхэд байсан. Манай аав ээжийн үе, танаа үеийнхэн бол хамгийн их одоо сайнын гэхээс гадна их докторгүй үеийн жишээгээр авч исэн цаг үетэй төстөө санагдаад байна. За тэр үед та бол бас тодорхой хэмжээнд ардчлалын лидерүүдийн нэг тухайн ерөнхий сайдын албыг одоо хамгийн зөв дөрөвдөх одоо ардчилсан холбоо хвшлээс ашигласан хүн болоод өндөрлүүлж ирсэн. За тэгээ ер нь энэ эдийн засгийн холбоотой таны үндсэн сэдв бид нар ер нь эдийн засгт алдаж оноод байгаа энэ зүйл нь яг юу юм бэ? Мега төсөл гэж яриад байна те. Мега төсөл гэдэг чинь яг ийм 14 24-өөр байдаг юм уу? Ямар ирэмт дараатаа явах хэвээр юм. Гэт ийм үндсэн хүрээнд би тантай ярьслах хийх юм аа. За тэгэхээр та бүхэн ярьслах бол одоо хүн бүхний бодоод хүлээн гэдэг шиг хэн нэгэн хүнийг яриад ч юм ингээ сенсац тариад тахаас илүүтэй таны одоо оюуны мэдлэгийг дамжуулах бид нар бас нэг тогтос суугаад бодож эргцүүлэх хэмжээнд байх болов уу гэдэгт би итгэлтэй байна. Үнцэнтэй байх гэдэгт 100% итгэлтэй. За ярьслага үндсэн сэдв рүү орохоос өмнө би бас хамтран ажиллагч байгууллагуудад танилцуулах уламжлалтай. За хүнсний манлай үйлдвэр хүнс групп хүнс комплекс хамтарч ажиллаж байна. За мөн хурдан бас хэлбэр агста хатгал хамтарч ажиллаж байгааг дуртах таатай. За таны сүүлийн үеийн ажлаас эхлээд одоо шууд л улс төр эдийн засаг ярьж болж утгагүй зүйлийг одоо тим юм гэхээс өмнө та ер нь ямар ажил дээр төвлөрж байна? Одоо сүүлийн үеийн судалгааны сонио хачнаас хаваалцвал. Гэхдээ 2-3 юм л хийж ин л да санхүү эдийн засгийн их сургууль дээр сууж байгаа шүү дээ. Тэгээ нэг судалгааны ажлын янз янзын сэдвүүд сонирхоод байгаа. Нэгдүгээрт нь transition economy буюу шилжилтийн эдийн засгийн тухай юмнуудыг нэг жоохон сонирхож байна. Хоёрдугаарт нь polyperma хямрал гэж нэг нэр томьёо гаргаж ирээд тэрийг бас нэг жоохон сонирхоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр болж байгаа юмнууд чинь ердөө төрөл бүрийн хямралууд нэгэн зэрэг яваад байгаа байхгүй юу? Хүн ам зүйн хямрал байж, эдийн засгийн хямрал байж, санхүүгийн хямралч байд юм уу? Эсвэл одоо түүхийн эдийн хямралч үү? Эсвэл байгаль орчинтой холбоотой ингээд янз янзын хямралууд нэгэн зэрэг яваад байгаа. Тэгэхээр нөгөө поли гэдэг үг нь бол тэрүүндээ тусгатаад байгаа. Перма гэдэг нь бол юу юм бэ гэхээр бол тэр хямралууд ердөө мөнхийн маягтай болчихлоо. Байнгын шиж чанартай болчихлоо. Тэгэхээр нөгөө полиперма хямралууд чинь ер нь цаашдаа ямар хөө янзын үр дагавартай байж болох вэ? Юунд хүргэж болох вэ? Тэрнээс үүдээс ямар асуудлууд үүсэж болох вэ гэсэн энэ хоёр сэдвийг л ерөнхийдөө гол нь сонирхоол тэгэл сууж байна. За улс төрийн одоо сэдвээ хэр харж байна? Та хөндөрсөн ч гэсэн бас холдож чадахгүй байх гэж. Ер нь бол нэг жоохон холдоо зай барих гад. Нэгдүгээрт бол шинэ үед бол гарцаагүй зай тавьчих хэвээр. Эдгээр одоо ээж жагаад өөрсдөө алдаж оноос сураад тэгээд нэг явах хэрэгтэй юм шиг байна. Зүгээр заримдаа болох тэр уур хөрөгчин бас байх юм. Одоо ингэн жишээ биш үү? Юу гэдэг одоо манай чанар арчилсан нам гэдэгт чинь бол 2000 онд бол би одоо 5 6 намыг ингээд нэгтгээд өгсөн шүү дээ. Тэгээд 6 намын чинь тухайн үедээ бол үндэсний арчилсан намын дарга нь бол би байсан.
хамгийн том ном энэ дэрхэн. Тэгээд нэг социал-демократ шашинтны нэг сэрэг мөндөлийн ном энэ төргээл бүгдийг нэгтгэж өгөөд ардын намтай дүүцхүүц хэмжээний тухайн үедээ мах нам гэж байсан. Тэр намтай дүүцхүүц хэмжээний улс төрийн намыг байгуулад тэгээд бүтэц зохион байгуулалтын хувьд бүгдийг ингээд шийдээд өгсөн. Тэгээд тим юм шийдээд өгч хахад нэг олигтойхон шиг аваад явж чадахгүй. Бас нэг ингээд нэг янз байгаа дээр сэтгэл жоохон дундуур байгаа байхгүй юу? Нэгдүгээр тэр хоёрдугаарт нь вообще улс орны хувьд ч гэсэндээ ялгаа байхгүй 1990 онд ч юм бол бид нар бол мэддэг юм байсангүй шүү дээ. Яг нэг үгүй хэлэх юм бол инфляц гэдгийг ч мэддэггүй л шүү дээ. Яах тэр инфляц болдё юу болдё ингэж ослгүй нөгөө нэг Марксийн капитал дээр байдаг нэг томьёог бол газар мэддэг шийдэлчихсэн. Гэхдээ тэрүүнтэй тохирч үзээгөө, таарлаж үзээгөө юу болдгийг мэддэггүй байсан хүмүүс чинь бол юмыг хийх гэж оролдож байсан байхгүй. Үндсэндээ бол пионерууд байсан. Тэгэхээр тэр шилжилтийн эдийн засаг гэдэг чинь ямар байх ёстой юм, тэр реформуудыг чинь яаж хийх ёстой юм, ямар реформ хийдэг, ямар дараалалтай хийдэг, одоо ямар үр дагавартай байж болох вэ энэ гэдэг нөгөө бүх юмнуудыг л бүгдийг бид нар шинээр эхэлж байсан байхгүй. Тийм учраас нэг алдаж онох юм нь бол маш их байсан. Хоёрдугаарт нь хуулчхаар юм байгаагүй. Бас нэг энэ тэндээс ингээд хараад эн чинь тийм юм байна шүү, тийм юм байна шүү гэдэг бас хуулчих болно шүү. Тийм юм бас байгаагүй. Тэгэхээр бүх юмыг өөрсдөө шинээр хийгээд бүх юмыг өөрсдөө босгож ирээд тэгээд нэг зөвшөөрүүлээд явна гэж. Би ямар ч болсон 1990-ад онд эхлээд 2000-ад он гэхэд бол ер нь бид нар бол тэр зорилгоо бол биелүүлсэн гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол шинэ улс төрийн тогтолцоо, төрийн тогтолцоо гэдэг чинь ямар байх ёстой юм? За парламенттай байх ёстой юм байна. Парламент нь байнгын хороодтой байх ёстой юм байна. Улс төрийн намууд энэ дээр нь байд юм байна. Ардчилсан сонгуулна гэж нэг юм явагддаг юм байна. Улс төрийн намууд ингээд оролцдог юм байна. За тэрийг дагаад одоо юу гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь эрхчлөөтэй байх ёстой юм байна. Бас нэг элдв янзын мөнгө төгрөгөнд баригдчихгүйхэн шиг ингээд нэг явах ёстой юм байна гэх тэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь гарч ирчихлээ. Одоо та нарын энэ байж байгаа энэ олон телевиз гэдэг чинь манайх чинь бараг 60 телевиз нүү тэр нөгөө нэг юугаар үзэхтэй чинь ингээд эргүүлээд тах тэр чинь маш олон телевиз байт юм байна л. Энэ бүгд чинь бас л тэр үед л гаргаж ирсэн шийдвэрүүдийн л үр дагавар шүү дээ. Тийм ээ. За тэгээд цаашаага ингээд аваад үзэх юм бол эдийн засаг гэдэг чинь чухам ямар байх ёстой юм. Эдийн засгийг удирддаг ямар механизмууд үүдийн тухайлбал одоо төсөв гээд байж гэн. Тэрийг чинь сангийн бодлого болгодог хэрэгслүүд нь юу юм тийм ээ. Тэгээд тэр сангийн бодлогыг гаргаад ирлээ. Сангийн бодлогыг удирддаг хэрэгслүүдийг гаргаад ирлээ. Тэрийг хэрэгжүүлдэг институтуудын бүгдийг бий болгоод ирлээ. Банкны тогтолцоо гэж байна. Мөнгөний бодлого гэж байна. Мөнгөний бодлого гэж юу юм? Ямар үүрэг гүйцэтгэх ёстой, ямар хэрэгслүүд байдгийг бүгдийг бий болгоод өгсөн байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тэр 90 оноос эхэлсэн юм чинь ингээд явсаар 2000 он гэхэд бол үндсэндээ байж болох одоо энэ орчин үеийн Монголын эдийн засаг нийгмийг удирдах явж болох ус бүх хэрэгслүүдийг бий болгоод өгсөн. А цаашаагийн дараагийн үеийнх нь бол яах ёстой байсан бэ гэхээр тэрийг зөв боловсон, зөв одоо удирдах чиглүүлээ залаад явах ёстой байсан байхгүй. Зарим нэгэн газар нөгөө fine tuning гэж яддаг шүү дээ. Гүнзгий тохируулгууд хийх ёстой байсан баг. Гэхдээ ерөнхийдөө бэлэн бүх юмыг байгуулад өгсөн. Тэгээд өнөөдөр болох тэр ингээд эргээд харах тэр бас жоохон сэтгэл дундуур юмнууд бол байж лээ. Гэхдээ огт бас хоосон байгаагүй шүү дээ. Бас үгүйсгэж болохгүй. Одоо би энэ 36 жилийг ингээд хараад үзэж байхад бол энэ хугацаанд бол бид нар маш их амжилтанд хүрсэн. Одоо хамгийн энгийн зүйл гэдэг л дотоодын нийт бүтээгдэхүүнээ аваад үз, хөрөнгө оруулалтын хэмжээгээ аваад үз, улсын төсвөө аваад үз, экспорт аваад үз, импорт аваад үз. Хэмжээ нь бол бүр хэд дахин өссөн байгаа шүү дээ. Тэр бол гайхамшигтай үзүүлэлт. За энэ бол яг зөвхөн тоон үзүүлэлтүүд, энэний дараа төмөн юм байж болно энэ төргээд ярьж болно. Тэгвэл чанарын үзүүлэлтүүдийг аваад үз. Тухайлбал одоо бид нар нялхсан эндэгдлийг аваад үз. Нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл хэд байлаа? Одоо хэд болчиход байгаа вэ? 5 нас хүртлээр хэд байгаа вэ, тийм ээ? 19 нас хүртлээр хэд байгаа вэ? энэ төр гэдэг юм бол энэ дэр бол зөвхөн өсрөнгөө өөрчлөлтүүд гарсан байгаа байхгүй. Тэгээд бид нар бас энэ өөрчлөлтүүдэд бас тэр болгон олж харахгүй байна л да. Тэгэхээр тоон үзүүлэлт дээр ч гэсэн бас том өөрчлөлтүүд байгаа, чанарын үзүүлэлтүүд ч гэсэн өөрчлөгдсөн. Гэхдээ бид нар илүү их юм хүсэж байгаа шүү дээ. Илүү их болцоо байсан гэдгийг бүгдээрээ л мэдээд байгаа. Бас зарим зүйлийг засаад янзлаад явах юм бол одоо таны саяхан хэлдэг үзүүлэлтүүд бол илүү нэмэгдээд бүхний хувьд амьдралын чанарч тэр тоо үзүүлэлтүүч тэр сайжрах боломж байна л гэж хувьдаа хараад энэ огт өөрчлөгдөөгүй гэх юм уу улам төгөлтөршөөд жоон буруу тийшээгаа яваад байна уу гэж харагдах зүйл нь энэ улс төрийн үйл явц байна. Яг үнэ. Энэ улс төрийг та яг тухайн үеийн тэр нэг дөрвөн засгийн газар огцроод
ерөнхий сайдаа тавьж чадахгүй тэр үндсэн хуулийн заалтаар ерөнхийлөгчдөр очиж зогсоод одоо болохоор ингээд ерөнхий сайдаа тавиад ерөнхий сайдаа бүр илүү их мэдл өгж ингээд уган сайжруулж байгаа шүү дээ үндсэн хуулиараа 19 онд гисэн хэдий ч ингээд нөхцөл байдал ийм байгаад байна. Ер нь энд нэг жоохон төстөө нөхцөл байдал үүсчлээ. Энэний ар дээр тэгээ 2000 оноос хойших тэр нэг тийм хэцүүхэн үе шиг үеийг бид бүхэн туулах юм биш үү? Та юу гэж харж байна? Яхан түүх чинь ингэж явдаг ш нэг давтагдаад явдаг. Гэхдээ арай чанарын өөр шатанд арай дээд шатанд ч гэдэм үү гэдэг. Бидний үед байсан тэр асуудлууд бол шин байсан учраас мэдхгүй чадахгүй алдах онох юмнууд байсан. Тэгээд ерөнхийдөө бол нэг хүүхэд багада кортдог штэ. Тэр л байсан байхгүй юу? Тэгэх ёстой л байсан. Өөр арга байгаагүй. Тэгтээ тэрнээс яаж гарч ирсэн, ямар шийдэл олж ирсэн бэ гэдэг нь бол арай ондоо. Ямар ч басан дараагийнхаа ямиг зөв голдрог руу оруулах хэрэгтэй байна. Энэ парламентын тогтолцоо гэдэг чинь их чухал юм байна. Энэ дээрээ бид нар бол онцгой анхаарах хэрэгтэй байна. Тийм учраас парламентын дигмиг энэ төр гэл олон юмнуудыг сайжруулаад ингээл өөрчлөлт явсаар байгаа л үдээ хүрсэн байж байгаа. Эдийн засгийн тогтолцоон дотор ч гэсэн бас өөрчлөх юмнуудаа бол ингээд өөрчлөлт явсан. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө алдаж онсон юмнууд бол зөндөл байгаа л да. Би бас зүгээр өнөөдрийн одоо энэ ингээд байгааг бол яг нэр механикаар нөгөө 96-аас 2000 онтой бол харьцуулж хараахан болохгүй байх гэж бодож байна. Гэхдээ зүгээр гадна талаас нарах юм бол адилхан л нөгөө засаг огцорч байгаа бол дарга нар солигдож байгаа л тийм юмнууд л харагдаад байгаа юм л да. Тогтургүй үйл явц болоод байна. Энд одоо би ерөнхий сайд байсан хүмүүстэй азар ярьслах хийгээд одоо та 5 дахь хүн болох нь удаа бидийг тоолж юм. За нарийн тоог нь гаргаж авч. Нэг асуулт асууад байна. Ерөнхий сайд байгаад яг ажлын ихээр энэ нэг ерөнхийлөгчийн институттайгаа зөрчлөлүүд байна да. Албатай биш шүү дээ. Энэ одоо яг шалтгаан юу юм эсвэл яг энэ байгаа энэ тогтолцоо энэ дүрм журм хуулийнхаа дагуу ингээд цогцоод ажиллах боломжтой юм уу? Үнэхээр ингээд боломжгүй нэг зэг дээр очиод хоорондоо зөрчил үүсдэг юм. Би бол юу гэж үзэж байгаа нөхдөр тэр зарчмын одоо том тулгуур асуудал төр бол байр суурь бол нэг тэгж зөрүүд байхгүй. Өөр асуудал руу бол зөрдөг юм шиг байна. Жишээ нь одоо юу гэдэг эдийн засгийн сонирхол ч юм уу те бүлэглэлийн хоорондын сонирхол юм уу тийм юм дээр зөрөхтөөр тэр нь явсаар байгаад нэг институт хоорондын зөрчил маягийн юм болоод явчихад ах шиг байна. Зүгээр надад бол тэгж харагдаад байна. Би зүгээр нэрийг хэлмээргүй байна. Гэхдээ би бас ерөнхий сайд нартай уулзж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгээ нэг ерөнхий сайдтай уулзаал ингээл ярьж хахад бол үгүй энэ нөхөр одоо ярина. Ямар янзын нөхөр вэ хэвээр. Шунлан барагдахгүй ингээл. Ерөнхийлөгч хэлээд байна. Одоо тэгж л байгаа л да. Тэгж. Дараа нь нөгөө нөхөр нь өөр албан тушаал дээр очсон баг дараагийн ерөнхий сайдтай ингээл уулзаад үгүй энэ нөхөр ямар аимшигтай юм. Энэ одоо ингэж идэм баг та. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр бол би зүгээр сая бүдүүн тамир хэллээ шүү дээ. Нэг эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил байдаг болов тэрүүн дээрээсээ болоод явдаг болов гэсэн юм баг хэлчихлаа. Тэгвэл тэрний цаана бол зөндөө юм байгаа шүү дээ. Тэрний цаана шүү ондоо юм байгаа. Хамгийн наацх нь одоо нас хүүсний асуудал байж нас байж байна. Залуу хүний чинь бас нэг эрэлт хэрэгцээ гэдэг чинь шал ондоо насан тогтсон хүнийх гэдэг чинь ондоо. Тийм учраас бол энийг зүгээр наанта цантаа л авч явах хэрэгтэй. Яг одоо нэг л гүйцэтгэх засаглал ерөнхий сайд ерөнхийлөгч хоёр заавал зөрчилдөнө гэсэн юм бол байхгүй шүү дээ. Байхгүй хэл амаа олцоод яваад байвал болно. Тэн дээр бол асуудал байхгүй. Намайг ерөнхий сайдын албыг хасж байхад бол би ерөнхийлөгчтэй бол тэгж зөрчилдөж байсан юм бол байхгүй. Гэхдээ таныг бол томилохд бол бас хөөрхөн шоглож байгаа л. Үгүй яах вэ? Тэгэл намайг бол янз янзаар л үзэж байна. Гэхдээ тэр чинь дахиад нөгөө нэг л ямар зорилгоор хийж байсан юм бэл гэдэг л асуудал шүү дээ. Би бол нэг сөрх юм уу сансан гэхээсээ илүү нөгөө нэг цаана нэг улс төрийн хожоо олох гол дараагийн сонгуул Монгол энэ гэсэн нэг тийм юм бодвол тэгэл тэрийг л одоо ингээ нэг дараагийн сонгуульд ялах улс төрийн хожоо олох ийм маягаар л одоо хийх юм байна даа л гэл тухайн үедээ л бодож байсан юм шиг байна. Тийм үү? Тэгээд яах вэ? Угсаал өгөгдөл нь тийм байсан юм чинь. Таны нөгөө тухайн үеийн ерөнхий сайд болж байсан тухайн яриан дээрээс нэг зүйл санаанд орж ирлээ. Тэр үеийн үндсэн хууль их онцлогтой байсан. Тэр үндсэн хуулийнхаа онцлогоор одоо жишээлбэл дагамблтыг ерөнхий сайдд нэр дэвшүүлээд авахгүй байсан гэдэг ч юм уу. Одоо таныг нэр дэвшүүлээд дахиад зөвшөлдсөх байдал нь бүтлгүй болонгууд та ч одоо нөгөө үндсэн хуулийн 29-ийн 1 үлүүдээ нөгөө давхар алба хасч болохгүй.
гишүүнээсээ татгалзаж Тэгээ энэ хоёр тийм болцол тавиад тэгэл юу болсон шүү дээ. Тэгээ ерөнхий сайдалжсэн. Гэхдээ яг хавд тэгэл одоо тэр хэмжээндээ л улс төр бол тэгж ойлгоч л байсан байхгүй. Ингэж л одоо улс төр их хэвээр байна, ингэж л одоо хүний тийм их хэвээр байна гэж бодоод. Зүгээр надад бол ерөнхий сайд байхад тэгэд бол нэг бодлын амархан байсан. Яг тэгвэл хугацаа нь айгүй тодорхой байсан байхгүй. Эрхчлэл сонгуул болно. Тэрнээс цааш би өөрөө чи явах хүсэл их байгаагүй. Бусад факторууд ч гэсэн бас яаж өөрчлөгдөх нь ерөнхийдөө тодорхой болчихсон байсан учраас бол энэ байгаа хугацаанд нэг Монгол улсын ерөнхий сайд гэдэг нэг албан тушаалыг нэг гутаачихгүй юмсан. Нэг цэвэрхэн аваад явах юмсан. Болж игэл энэ нэг гарч байгаа өөрчлөлт шинжилтийн үр дүнгийн бас нэг ард иргэдэд жоохон ч гэсэн хүртээчих юмсан гэсэн тийм л бодлого барьж байсан. Тэр үеийн одоо та 7 сарын 30-наас дараагийн 7 сарын 6 жилүүдэд ингээд нэг жилийн хугацаанд ажилласан шүү дээ. Энд та гарч ирээ яг тэр чуулган дээр хэлж исэн дараа нэг ажлаа хүлээлгэж өгөх өмнө бас олон нийтэд хэлж исэн тэр зүйлийг харахаар та ерөнхий реформ шинжтэй зүйлүүд эдийн засгийн реформ шинжтэй зүйлүүдийг хэлжсэн. Банкны реформ гэдэг ч юм уу, өмчийн гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг. Хөгжлийн асуудлуудыг одоо ингээ эргээ харахаар тэр үед 90 оны хувьсгалын дараа бид бүхэн дарчсан хувьсгалын дараа энэ арчсан тогтолцоор орж ирээд явсан чинь нөгөө хүний эрх гэдэг ч юм уу нөгөө одоо яг арчлалын нэг хэсгийг нь бид бүхэн маш сайн ярьдаг, мэддэг, тэрийг хамгаалдаг болоод ирсэн байна. Нөгөө тал нь таны бас сайн мэддэг сэдв буюу нөгөө эдийн засаг. Таны тэр 90 онд ярьж исэн 99 оны үед ярьж исэн зүйлс өнөөдөр зарим зүйлүүд дээрээ дахиад яг л бах байранд эргээд л уламд ордоод байна удаа л гэж хараад байна. Тий. Надад ч ингээд нэг он жил өнгөрөөд нэг жоохон холоос тэр нэг томоор нь харах гээд оролдох тэр нэг хэд хэдэн юм байгаад байгаа. За нэгдүгээрт нь тэр Кейнсийн бүтшгүй гурвалжин гэж нэг юм байт. Тэр гурвалжин юу юм бэ гэхээр бол эрхчлөө гэдэг чинь. Тийм ээ. Хоёрдугаарт нь эдийн засгийн үр ашиг гэдэг чинь. Тэгээ тэгш одоо байдал тэгшэрх гэдэг. Тэгээ энэ гурвлаа зэрэгцэж байж болдгоо байхгүй. Аль нэгийг завал золиослох хэрэгтэй. Өнөөдөр чи эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлээ, эдийн засгийн үр ашигтай сайн болгохыг үл бизнест эрхчлөөг нь олох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг эрхчлөө гэдэг ойлголт чинь ороод ирж байгаа тийм ээ. Тэгэхдээ тийм тохиолдолд бол гарцаагүй нэг нь баян болно. Нэг хэсэг нь бол орхигдно. Шинэ нөхцөлтэйгөө нийцч чадаагүй, хөлөө олоогүй янз янзын учир шалтгаанаар бол орхигдно шүү дээ. Тэгэхээр нөгөө хоёр нь болцоход нэг нь болохгүй байгаа биз? Энэ ер нь болохгүй байна. Бүгдээрээ одоо тэгшэрх гэдэг юмыг л ер нь хангах хэрэгтэй байна гэд ингээд аваад үзчих тэр тэрийг нэгдүгээрт болгочих тэр одоо юу гэдэг дэг журмыг сайжруулад ингээд яваа энэ төр гэд үзэх тэр нөгөө эдийн засгийн үр ашиг ч байхгүй болж байна. Тэр олсон юм ингээд тэгшхэн хуваарлаад ингээд өгчөж байгаа юм чинь тэгээд нөгөө тижээлэх сэтгэлгээ мэтгэлгээ энэ төр гэсэн юмнууд ч гараад ирж байна шүү дээ. Тэтгүүлэх сэтгэлгээ энэ төр гэд. Тэг яах юм би зүтгэж. Тэр тэргүй надад мөнгө өгчөж л байгаа юм чинь. Харин би тэрний оронд сайхан улс төрчүүд ингээд сууж явал ингээд болж байна. Тэр эрхчлөө надад байх хэрэгтэй гэд. Тэгэхээр нөгөө нэгдүгээрт тэтгүүлэх хүсэл, хоёрдугаарт нь тэрийг хангахын тулд бол орилж чарлах босч суух эрхчлөөнд байгаад байдаг. Тэр хоёр нь байгаад байдаг. Гэтэл эдийн засгийн үр ашиг чинь байхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр нэг ийм гурвалжин байгаад байгаа юм. Энэ нь бодиттой юм байна. Энийг яаж шийддэг вэ гэхээр нийгмийн консенсус буюу нийгмээрээ зөвшөлдсөж нэг шийддэг юм байна. Тэр зөвшөлтслийн механизм нь бол юу юм бэ гэхээр тухайлбал одоо улс төрийн сонгуульч байх жишээтэй тийм ээ. Нэг нь юу гэдэг. За нөхдүүд минь чи олон юм яриад байхгүй шүү. Тэр эрхчлөө мөлөө ардчил мартчил гэж олон юм ярихгүй шүү. Тэгвэл би чамайг олтой байлгана. Ажлын байртай байлгана. Тэгээд цаашаа явъя. Нөгөө одоо бүдүүлгээр ярих юм бол ядтын загвар маяг юм. Байж юм тийм ээ. Эсвэл нөгөөдөл нь юу гэж юм ихтер бол чи өөрөө өөрийгөө хэрэгжүүл. Чи өөрөө байж болно. Хөрөнгөч нийтэд байж болно. Өсгөж өржүүлж болно. Тижээлгээд байхгүй шүү нөхөр минь гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэгдүгээрт нэг санаа чиний асуултанд хариулж байгаа. Хоёрдугаар санаа нь бол юм бэ гэхээр бол угаасаа манайх чинь нэг ийм зовлонтой юм байдیں۔ Одоо нэг зүүнний нам байх хэвээр, барууны нам байх хэвээр, барууны нам нь болох тэр бизнесийг дэмждэг, зүүнийх нь болох тэр одоо юу гэдэг тэр нэг ядуурл мадуурл тэгшэрх энэ төргээд олон юм ярьждаг тэр. Тэр бүгд бол бид нар айгүй механикаар ойлгодог байхгүй юу. Манай эрдэмтэд ч нэг дутуу ойлгодог, манай улс төрчд бол вообще тэн дээр ойлголт байхчгүй.
Тэгээ яадаг вэ гэхээр зүгээр нэг хоосон популизм хийдэг байхгүй юу? Ард түмэндээ хайртай энэ гал цээж мэжээ дэлдэл элдв янзын бол эсвэл нэг нь гарч ирэл одоо бизнес хайртай маргаашл эрдэ бизнесийг ингээд цэцгэлүүдэд тааж байгаа энэ гэсэн. Асуудал нь тэр нэг популизм хийхтэй биш юм шиг байгаа. Асуудал нь юунд байна вэ гэхээр тэр одоо бизнесийг дэмжиж яадаг тийм үү ингээд тэр хөгжлийн тухайн үе шатаасаа тодорхойлогдож байгаа. Манай Монгол өнөөдөр хөгжлийн ямар шатантай байна вэ? Энэ хөгжлийн энэ шатанд манад үйлдвэрлэх хүчний хөгжил ямар түвшинд байна? Тэгээ эндээс үүдээд бид нар ямар асуудлыг шийдэх гээд байгаа? Гэдгээсээ хамаарат тэр зүүнний бодлого илүү домгойлсон байх уу? Эсвэл барууны бодлого илүү домгойлсон байх уу гэдгээ сонгох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл бид нар энийг зүгээр нэг хоосон улс төрийн нэг популизмын хэрэгсэл болгоод ашиглаж байгаа. Би хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр хүнд юм тараа гэж байгаа бол эхлээд бүтээх ёстой гэж үздэг. Тэр 300-400 жил капитализм хөгжөөд колони орнуудаа ингээд сорж шимээд ингээд бусад ирсэн нийгэмд бол тараах юм байна. Тэм учраас нэг янзтай. Тэгээд энэ ч бүтээмж ондоо байна. Хөдөлмөрийн бүтээмж бол маш өндөр. Тэм учраас юм бүтээж хаад тэгээд тэрийгэ тараагаад болж. Манайд чинь тэр тараахаар юм алга байна шүү дээ. Тэгээд тийм байхад бид нар өнөөдөр зүүнний бодлого яриад бүгдийн тэтгэн гэдэг чинь бол явсаар гоо тэр чи юу болж болох гэхээр улсын төсөв болж өрнө. Улсын төсвөөс юм гарах хэвээр. Тэр нь явсаар байгаад юу болох вэ гэхээр улсын төсвийн алдагдал болно. Алдагдал болчих тэр санхүүжүүлэх хэрэгтэй. Санхүүжүүлнэ гэдэг чинь өр тавина гэсэн үг, зээл авна гэсэн үг. Ингээд нөгөө гинжи урвал чинь яваад өгчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр манай Монголын хөгжлийн яг өнөөгийн шатанд би бол одоо юу гэж харж байна гэхээр магадгүй нэг ойрын 10 жил 20 жилд бол байна тийм ээ. Баруун товын үзэл нь илүү чухал юм аа. Бизнесээ дэмжсэн. Бизнесийг л дэмжээл хүмүүсийн тэр нэг бүтээх юм бий болгох өөрийгөө аваад явах индивидуализм гэж бас яриад байгаа өөрийгөө ингээд аваад явах чадвар энэ. Тэр бүгдийг л хөгжүүлсэн бодлогыг бид нар илүү нухацтай барьж өгөх хэрэгтэй. Тэрийг хийхэд шаардлагатай хэрэгслүүдийг бид нар өгдөө шүү дээ. 90 онд бол бид нар байгуулад гэж байна. Харамсалтай тэгж авч чадахгүй шүү дээ. За одоо энэ нэг юм тогтворгүй нөхцөл байдлын ард дээр ер нь эдийн засгийн хөгжил ч юм уу эсвэл улс орныг урагшин гарах тийм бодиттой шийдвэр гарахгүй байна. Уусаа гарах боломжгүй шүү дээ. Улс төрч бол албан тушаалаа бол хацалтаал бие биентэйгээ асуудал яриад одоо бол авилга хулгай гэл ингээл алхам тутамд хин ямар гэмтэр хийсэн бол гэсэн байдалтай байгаад. Яг энэ нэг юм одоо их улс төрчлөлтийн ард алддаг юм нь яг юу гэдэг юм? Гэхдээ яг алдсан юмнууд бол би бас дахиад одоо 30 хэдэн жилийн өндөрлгөөс л эргэл харах гал тэгээд нэг зураг нэг томоор нь харах гал оролдоод байна л да. Бидний алдсан нэг том юм байх шиг байна. Гэхдээ энэ цэвэр миний оюунд өгнөл шүү. Хин нэг хүнтэй хуулзах ёсгүй, хин нэг хүнд одоо нэлцэх ёсгүй зүйл байх хэрэгтэй байна. Хариуцлага нь бол одоо би л хувьдаа тэгж дүгнэж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр бид нар энд байжгаад өсрээд энд очих гээд байгаа байхгүй. Тэгээ болж игэл нэг алхаад нэг үсрээд нэг бид нар ч нэг феодализмоос капитализмыг алгасаад нэг социализм руу өсөрчихсөн ард юм шүү дээ. Чи ойлгож байгааг үе танаа үеийнхэн ойлгож байна миний одоо хошин шаг болгож ярьж байгааг. Тэрүүнтэй адилхан бид нар нэг институтаас нэг нөхцөл байдлаас нэг цагаас б зүг рүү ингээд өсөрч харьчих гээд байгаа байхгүй. Тэгээ ингээд өсөрхтөө замдаа очиж чад байна. Тэгээ хөлөө хугалж чад байна, гараа хугалж чад байна. Эсвэл одоо юу гэдэг нүүр амаа шалбалж чад байна. Нэг л юм болж чад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар алдсан юм шиг байна. Би одоо ингээл эргээл бодож байхад бол бид нарт тийм завсрын институтууд хэрэгтэй байсан байна. Өөрөөр хэлбэл энэчнээс энэ хүртэл явхад бол дунд нь хэд хэдэн үе шатуудыг ингэж томьёолж тэрийг ингэж тууштай хэрэгжүүлдэг тийм бодлогын арга хэмжээнүүд бол хэрэгтэй байсан юм шиг байна. Тэрүүн дээр л бид нар алдчихсан болов уу гэсэн надад бодол төрөөд идэх байхгүй. За тэгвэл тэр үеийн нөхцөл байдал ингээд өвгөнгөрөөд гарч ирсний дараа та дахиад эргээд дүгнж хэлэх гээд энэ л би танаас асуух гэж байгаа зүйл нь яг ямар одоо шийдвэрийг гаргаж иж ийм одоо төвхтэй улс төрийн нөхцөл байдлыг давж гардаг юм бэ? Өнөөдөр бол энэ улс төр бол энэ хүмүүст бол хожотол байх шиг байна. Нэг нь дарга болоод нэг нь зэрэг болоод эргээл одоо нэг нь баатар болоод юм уу те. Эсвэл нэг дуйлаанаар нөгөө дуйлааныгаа дараал. Энэ бүх улс төржилт бүх юмных нь ард дандаа л нөгөө иргэд олон нийт хожоо улс орон хий эргээл одоо тэгэл хамгийн сүүлд бид нар том төсөл гэж ярьснаас хойш нэг ураны төслүүдлөхнөөс хойш баг 2 жил албан тушаал ярьчлаа. Тий.
Яг асуултаа томьёолдож байна. Одоо яг энэ бүхнийг давж гаргахад яг юу хэрэгтэй юм бэ? Тэр яг юугээр давж гарах энэ эцэс төсөл. Йоо наадах чинь маш амархан. Бүр томьёолчихсан байгаа шүү дээ. 2 Монгол явах юм бол нэгэн толгой. Ганцаараа явбал малгайн толгой шүү гэж. Өөрөөр хэлэх юм бол хуулиар л бүх юм зохицуул. Тэрний цаан чинь л юу байдаг? Одоо дахиад нэг абстракцгээд аваад үзэх юм бол бид нар институцийн тухай яриад байгаа байхгүй юу? Тэр чинь л хамгийн чухал болчиход байна шүү дээ. Институц гэдэг чинь бол юу юм бэ гэхээр тоглоомын дүрмэл гэсэн үг. Хоёулаа ямар дүрмээр тоглох юм бэ гэж. Тэр нь үндсэн хууль байж болно. Иргэний хууль байж болно. Эсвэл банкны тухай хууль байж болно, тийм ээ? Ингээд нэг тогтоогоод өгчихсөн. Нам дээр бол намын дүрм байж болно, тийм ээ? Эсвэл тийм уламжлал байж болно. Соёл байж болно. За ах зах хүнтэй бас нэг ярихтаа ингэ шүү. Тэгтээ мөн гэдэг. Одоо эмэгтэй хүн байх юм бол урдуураа оруулаад хаалгуудыг онгоолгож өгөх ёстой гэдэг юм чинь соёлын төвшин байхгүй. Тэгээд тэр институцууд нь аль зэрэг хөгжсөн юм бэ? Тэр нь аль зэрэг төлөвшсөн юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Чи хөлбөмбөг сонирхдаг уу? Сонирхдаг. Дэлхийн авраг руу явах уу? Арай явж амжих байх. Гэхдээ яваач юу хийсүүж байгаа энэ чинь нэг тэнийг юмнуудтай цувралдаад элдв янз юм яриад 4 жилд нэг удаа болдог юм шүү дээ. Хөлбөмбөг яагаад тэгж олонний анхааралтай тэтэ? Өнөөдөр 8 миллиард хүний чинь 6 миллиард нь тэрийг тасралтгүй үзэж шүү дээ. Яагаад гэвэл тэнцээ бол би их нэг шудраг юм гэдгийг олж хараад байгаа байхгүй. Тийм ээ? Тэнд чинь нөгөө нэг институт ажиллаад байна гэдэг чинь би олж хараад байна шүү дээ. Хөлбөмбөгөөр дөрвөлөх юм бол тэнд дотор байж байгаа тоглогч нар нь одоо ард иргэд бид нар тэр бизнесийн энэ түмэн юмнууд чинь бол тэр тоглогч нар байгаа байхгүй. Тэгэхдээ бүгдээрээ тоглоомын дүрмээ бол аягүй сайн мэдэж байна. Тэр тоглоомын дүрмийн институт байхгүй. Тэгээд тэрийг сахиулдаг механизм нь юм бэ гэхдээ шүүгч байж байгаа жишээ. Тийм учраас тэр чинь хүн хараад ингээд болоод байна шүү дээ. Тэгээд тэр чинь зүгээр зогсоод байгаа биш хөгжөөд байна шүү дээ. Урд нь одоо нэг отонд орчих юм гэх юм бол шүүгч бол тэр болгон харж чадахгүй. Тэгээд заримдаа отонд байж байгаад гол хийчих тэр чинь станаар харамсалтай юм болдог. Тэр Марадонагийн голыг санаж гараараа хийдэг хоп гэд тэр чинь үнэхээр шүүгч хараагүй л байхгүй. Тэгэл гол орсон гэж тооцчихсон. Гэтэл өнөөдөр хөгжөөд шинжлэх ухаан хөгжөөд их хэмжин гарч ирээд нөгөө нэг одоо VAR систем гэдэг гараад ирлээ шүү дээ. Тэр чинь нөгөө бүр иймхэн жоохон зайгаар л урагшаага гарчихсан байхад одон тоглолт байна гэдэг гарахад ирж байна. Энэ институт. Энийг би яриад байгаа. Тэгэхээр энэ тоглоомын дүрм нь маш ойлгомжтой байх хэрэгтэй. Ямар дүрмээр тоглох гэдэг. Тэгээд тэрийгэ сахидаг тэр механизмууд нь бол хэрэгтэй байгаа байхгүй. Энэ л манай Монголд өнөөдөр бол айгуу чухал одоо зүйлээ. Энийг л бид нар одоо хийж сурах хэрэгтэй байна. Гэхдээ энэ бол ганцхан өдрийн дотор болчихдог юм шиг байлаа. Тэгээд хугацаа шаарддаг юм шиг байлаа. За хаанаас эхлэх ёстой вэ гэдэг асуултыг асууя. Гэхдээ яг хаанаас эхлэх ёстой вэ гэдэг нь магадгүй ингээд ус төртэй холбоотой зүйл бол намаасаа эхлэх ёстой болов гэсэн зүйл надад ийм бодол байна. Та энэ дээр за яг намаас эхлэх ёстой. Нам үнэхээр л чухал үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Энд чинь нийгэмд байж байгаа 3 сая хүний чинь нэг зохион байгуулад нэг хэлбэрт оруулаад ингээд юу гэх юм бол тэрийг хийж байгаа хүчин бол одоо улс төрийн нам л байна шүү дээ. Тэгээд сонгуульд орж ийн элдв янз юм. Зүгээр нам нь өөрөө төлөвшөж чадж ийн үгүй юу энэ төр гэдэг чинь 30 дугаар асуудал. Яг нэг үехэд бол өнөөдөр намын удирдлага бол бүгдээр ингээд хэмэлдэг болчихлоо. Бидний үед чинь яг нэг үехэд бол нэг дарга марга болохоос айдаг байсан шүү дээ. Би хүртэл ерөнхий сайд болохоос 2 удаад татгалзаж байсан хүн шүү дээ. Одоо бол хүнээс чи ерөнхий сайд болоогүй зүгээр өстө гоёо алдаад гүгээд явах л гэдэг. Би тэгт чинь үгүй би дийлэхгүй би арай болоогүй гэдэг ингээд сууч л байсан үе. Тэгэхээр намын удирдлага руу ч өнөөдөр бүгдээр яах гэж чи тийш очих гээд байгаа. Чи намын дарга болоод яах юу хийх гээд байгаа. Яг зүгээр мэдээж хэрэг ингэн тэгэн гэдэг нэг гоё юмнууд ярьдаг л байх л да. Гэхдээ цаана нэг чи эрх мэдэл албан тушаалд хүрдэг механизм юм байна гэдэг нь нэгдүгээр болчиход байгаа байхгүй. Тэрүүгээр дамжаад нэг том албан тушаал дээр өчгөн том албан тушаал дээр очих юм бол шууд маргааш нөгөө мега төсөл бариад аавна гэсэн нэг тим юм яваад байна. Өөрөөр хэлэх юм бол тийм субъектив юмнууд айгүй хүч явж байна. Тэр субъектив юм дотор дахиад нэг цааш нь гүнзгийрүүлэл ингээл ахаад үзэх юм бол одоо манай монголчууд ч юм дээр үед бол удам могсаа удам судар гэж ярьдаг байсан шүү дээ. Энд чинь хаан өссөн хөлтөө аав ээж нь ямар хүмүүс байсан. Амьдрал ахуйн ямар өвөө мөн ямар байсан бэ. Тэгээд нэг
энэ юмнууд чинь байхгүй болчих тэрэ зүгээр л ингээд нэг тийм тохиолдлын журам аач юм. Эсвэл одоо нэг өсхийн өлсгөлэн гэж ярьдаг шүү дээ. Нэг тийм хүмүүс чинь ингээд хурж ирж чад ямар нэг азар ч юм уу нэг юм байдлаар хурж ирж чад эрх мэдэлтэй тэгээд шүү тэр мөнгөн дээр хүрээд ирэх тэрэ тэгээд ердөө хадуураад явчих юм л да. Ер нь хүний гэрдэг 3 хол юм байдаг. Хичээжлээд тавьчихсан. Нэгдүгээрт нь альбан тушаал. Хоёрдугаарт нь магтаал. Тэгээд гуравдугаарт нь мөнгө. Тэгээд энэ гурвыг л даваад гарч явбал чи одоо ирэхш нэг улс төр мөстрлөө орж ийн гэлдүү янз ямар явж болно л гэж л бодох хэрэгтэй. Манайх энийг давж чадахгүй байхгүй. Магтаал ташуураад явчих чинь. Тэгээд тэр нь яг бодиттой магтаал биш нөгөө нэг мөнгө төлж өөрийгөө магтуулдаг юмнууд чи. Мөнгөнд төрөөд ирэхтэр бүр ингээ шумлан дийлтгэе болж. Альбан тушаал төрөөд ирэхтэр тэр чинь гой санагдаж байгаа. Хүн болгон урд нь гүгээл харьяагаал гарын үсэг зурсан чинь хүний амьдралыг шийдээл ингээл явж. Хөвшин хөгийн юм байгаа. За одоо институтийн асуудал гэдэг зүйл дээр нам дээр үргэлжлүүлээд ярих. Ингэхдээ та бүхэн та бол арчилсан намын том төлөөллийн нэг танаа нам дээр л жишээ болгож авч байна. Тэгээ энэ өвөр нам дээр ярихгүй шүү дээ. Одоо нөгөө нам яг үнэндээ нөгөө нам чинь яг энэ институтын алдаанаасаа болоод өнөөдөр чинь ингээд намын асуудлаа, улсын хурлын асуудал, парламентын асуудал, зөөлийн асуудал, цэцгийн асуудал. Одоо энэ чинь бүр ингээд үргэлжлээж хаашаа юу болох юм гэдэггүй намар дахиад юм өрнөх гээд байх шиг байна. Тэгэхээр за тэрийг бол ингээд туснаар танаа нам дээр ярив. Тэгээ манай нам дээр ярьдаг нь зөвхөн манай нам гэхээсээ илүү тэн дээр болж байгаа явдлуудаас бусад улс төрийн намууд сургамж авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд алдаа оноогоо дүгнээд тэгээд цаашдаа ингээд хамтдаа улс төрийн намууд чинь бас нэг бие даасан чухал институтчуд тэр маань нэг төгөлдрчүүд яваасаа гэдэг үднээс л би бол жишээ нь одоо намдаа бол их тийм хатуу маягаар хандтыг намайг бол хүмүүс шүүмжлээд дээ чи дандаа намаа ер нь шүүмжилж яадаг элдв янз юм ярьж яадаг гэж би нэг сөрхий мууснаа тэгээд байгаа юм шүү дээ олигтой өнгөтэй өөдтэй яваасаа гэдэг үднээс л хандж байгаа. Тэгээд дээрэс нь энэ нам нь олигтойхон шиг явж ивэл нөгөө улс төрийн нам чинь бас арай хондоо явна шүү дээ бас нэг үлгэрлэл тогтоогоод нэг стандарт тогтоож өгөөд тэгээд өрсөлдөөн бас нэг эрүүл сар бол яваасаа л гэсэн үднээс л хандаад байгаа шүү дээ. За давай манай нам яачихсан тэгээд. За одоо танаа нам өнгөрсөн 2016 оноос хойш та бүхэн одоо нөгөө олон болж засаг барьснаас хойш одоо нар утсангүй л дээ. Өрсөлдөөн бий болгосонгүй. Сүүлдээ одоо бүр ингээд хүн болгоно л дээр гэлэгч нэр дэвшиж байгаа үнийг захиалж байгаа нэр дэвшүүлж чадгийн л юм. Тийм институт байх шаардлага байгаа ч юм уугүй ч юм уу. За одоо бол арай өөрчлөгдөж гин гэж дахиад ярьж эхэлж байна. Шинжил хийлээ. За одоогийн энэ нөхцөл байдлыг та их ажиглаж байгаа хүн. Та ч одоо гэрээгээ судалгааны бодлогын судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлт гишүүн хүн. Ер нь юу гэдэг гэж харж байна. Зөв зам дээр байна уу? Зөв зам дээр байна уу? Эсвэл намайг нөгөө нэг ёслолын чанартай нэг хормын генерал гэж сонссон уу чи? Хасч байгаагүй. Дээр үед нэг малчин байх хэвээр, нэг үндэсний цонхоос нэг таваарш байх хэвээр, нэг ажилчин байх хэвээр, нэг сэхэтэн байх хэвээр, нэг ахмад байх хэвээр гэдэг нэг тийм маягаар оруулдаг байсан. Тэгээд намайг бас нэг тийм юм дээр ашиглах гад байгаа болов гэсэн надад бодол байдیں۔ Зүгээр өнөөдөр арчилсан намын энэ үүсэж байгаа нөхцөл байдал бол ер нь орд нь бас давтагдчихлээсэн. Гэхдээ арай ондоо төвшөнд давтагдчихсан цар хүрээ арай том болчихлоо. Тэгээд урд нь бол одоо би юу гэж хэлэх вэ? Тэр мэдэхгүй гэсэн их болж ирсэн болов гэж. Одоо юу гэдэг нэг 60% нь мэдэхгүй гэсэн. Одоо бол мэдэхгүйгээс гэхээсээ илүү нөгөө юунаас ашиг сонирхлын үүднээс тэр нэг зөрчилдөөнүүд гараад байна. Би түрүүн зах зохиос нэллээ шүү дээ. Энд чинь өнөөдөр нэг юун төрдөг механизм болчихсон юм байна гэж. Эрх мэдэл албан тушаал төрдөг механизм болчихсон юм байна гэж. Тэгээ тэр үүднээс нь хараад байна. Тэгэхээр тэр манай улс төрийн нам маань бас төлөвчлөл нь бол хараахан гүйцээгүй байна л гэж хэлэх гээд байна. Дээр нь чи нэг юм ажиглал одоо сая дээр улс төрийн нам шинээр ингээд нэг дөрөн мөрмөө хийгээд нэг дээд чөхрөө өглөө шүү дээ. Тэгээ нөгөөдөл нь бол ёсыг бодож буцааж байгаа байхгүй. Эн чин тийм байна. Эн чин тийм байна. Тэгээ дараа нь бичээд өгтөр дараагийн нэг өөр хүн хараад тэр нь урд нь харсан юм биш өөр хүн нарж хад эн чин тийм байна. Тэгээ зарим нэгэн намыг бол одоо баг 5 6 7 удаа тэр нөгөө дээд чөхөн гişүн хэдүүдээ баг тэр доогоор нь шахуу буцаасан ухааны юм яриад байгаа байхгүй. Тэгээ эн чин юу харагдаж байна вэ гэхээр бол нөгөө улс төрийн намыг бэхжүүлэх энэ улс төрийн тогтолцоогоо бэхжүүлэх үүс чинь зүгээр нэг улс төрийн намын тухай хууль батлаад шийдэгдчихдэг юм байна. Эний чинь дагаад тэр шүүх нь бас өөрөө шинжлэгдэж явах хэрэгтэй юм байна.
чанарчж явах хэрэгтэй юм байна. Ядаж тэнцээ улс төрийн одоо шинжлэх ухааны чиглэлийн юмнуудыг бас нэг гадралдаг хүмүүс байх хэрэгтэй юм байна. Энд чи бие даасан байгууллага шүү дээ. Тий. Тэгээ энийг одоо яаж хийх вэ гэдэг дээр бол бас ярих хэрэгтэй байхгүй юу. Би зүгээр өнөөгийн намын удирдлага бол одоо байгаа л энэ. Өгөгдлэн л энэ. Тэгээд одоо бас нэг цаашаа арай зөв явахд байлгүй дээ ч одоо. Удирдлагын сүүлийн томилгооны талаар одоо нам ярьж байгаа дээр танаас асуугаад авъя. Ерөнхий нарийн бичгийн даргын үр гүйцэтгэгчээр Баярцагт даргаыг тавьчлаа. Ер нь иймэрхүү томилгоог ер нь юу гэж харж байна? Хоёр талтай байна. Нэг талд нь энэ бол ингээд одоо олон жил улс төрд явцсан одоо таны саяын хэлдэг нөгөө консенсусыг хамгийн сайн хийдэг хүн гэдэг ч юм уу те. Нөгөө талд нь болохоор энэ хүн бол одоо олон нийтийн өмнө одоо жишээлбэл асуудлууд бий болоод гарч ирж исэн энэ хүн бол болохгүй гэдэг ч юм уу. Хатуу эсрүүцнэ гэл. Намын гишүүч гарч ирээд байна. Энэ томилгоог ер нь юу гэж харж байна? Би бол яг нэг хэлэхэд бол нэг сөрхий юм бодоагүй. Хорошо тэгэл манай шахаж шаарж байгаа л болчихлоо л гэж ойлгосон шүү дээ. Өөрөө юу? Тэгээ өөрөө шахаж шаардал тэгэл нэг PR хараа цагаан PR элдв янз юм сайн хийж байгаа л тэгэл гарч ирэл тавьчихлаа гэж. Би зүгээр Баярцагтыг бол тэр улс төрийн бүлэглүүд хоорондын ч гэдэг юм уу юу гэдэг. Эсвэл улс төрийн намууд хоорондын зуучлалын чиглэл дээр бол бас үр дүнтэй ажиллах магадaltaй гэж бодож байгаа. Хилцэл хийж. Тий. Тэрнээс бол яг тэр нэг орчин цагийн улс төрийн нам гэдэг дээр бол нэг шинэ юм бол манайраас гарахгүй байх л гэж бодож шүү дээ. Хэдрүүлчихсэн үү? Одоо мэдгүй таны дүгнэлтээ би л тэгж дүгнэж байгаа. Таны дүгнэлтийг хэтэрч нэгтгэх өнө гэж би одоо яаж хийж чадах вэ? За ингээд нам дээр үүсэж байгаа нөхцөл байдлууд харьцангуй ингээд шинжлэх гэж байна. За нөгөө тал нэг юм зүйл байна. Би парламентд ингээд 10 жил орчим ингээд яг сурвалжлагыг явж үзэж байна. Тухайн үед ингээд парламент бол ингээд муу нэртэй, сайн нэртэй янз янз л байж ирлээ. 126 чинь бас ингээд өөрчлөлтийг авчирлаа. Энд зүгээр анзаарагдсан нэг юм нь жоохон туршлага нь дутаад байна уу гэсэн нэг юм. Хоёр танаа нам сая бол ингээд нэг 70-80% шинжлэхтлээ гэж өөрсдөө яриад байна. Нам шинжлэхтэх нь зөв. Энэ шинжлэл нь бас л нөгөө нэг туршлага гэдэг зүйлтэйгээ яаж уялдаж явах ёстой бол энэ ингээд нэг юм одоо төрийн хар хүн гэдэг ч юм уу тэнд ажиллаад алдаа гардаг гэдэг юмыг нь мэдгүй зүйлүүд бас бий болох үедээ гэж бодол төрөөд л байна. Гэхдээ алдсан шүү дээ. Чи тодорхойл дээр алдсан шүү дээ. Залуу хүмүүс бол алдан, залуу хүмүүст байгаа нэг онцгой эрх байгаа шүү дээ. Тэр бол юу юм бэ гэхээр алдах эрх. Тэр бол гайхамшигтай эрх байхгүй. Залуу хүн алдчихсан байхад за яг залуу юмдаа алдчихлаа гэж хэлж байгаа. Манай бичиг дуракууд алдах юм бол одоо хүний дог болно үстэй. Тийм учраас бол тэр залуучууд гарч ирээд гарч ирэхдээ харин болж игэл зөв гарч ирэх хэрэгтэй байсан тийм ээ. Хүч төрдөг ч юм уу эсвэл мөнгөөр ч юм уу зарцаагаар ч юм уу тэр нэг балер юмнуудаар биш. Яг номисороо гарч ирээд тэгэд байж байгаа бол тэр алдж оноод яваад хажууд нь бас нэг хэлэх юмнууд байх хэрэгтэй байхгүй. Би одоо жишээ нь нэг юм сая санаанд орлоо л тэр нэг ерөнхийлөгч хууль өргөн бариад тэгээд тэр нэг ерөнхийлөгчийн ойр байдаг нэг хэдэн залуучууд ч бол нэг мэдээлэл хийгээд ах шиг байна. Тамгийн газрын дарга нь байсан байх. Тэр нэг хуулийн зөвлөгч гэнэ юу ч гэнэ энэ төр. Тэгэд уул нь бол хөргийн хамтад ерөнхийлөгч туслах гол нэг мэдээлэл хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ хэлж байгаа ярьж байгаа юм болгоно дандаа буруу болж хувираад тэгээд хүнд тусалсан биш, асуудлыг шийдэх гэсэн биш, харин ч одоо бүр хүмүүсийн дургу өргөсөн нийгмийг хагаалсан нэг тийм юм руу явчихж байгаа байхгүй. Уул нь болдгсон байсан бол одоо жишээ нь хөрөлцөх ерөнхийлөгчийн дэргэд бол юу гэдэг гадаад бодлогын зөвлөхөөр нь одоо гомсронгой сууж явах хэрэгтэй байхгүй юу. Тэ хуулийн зөвлөх гэх юм бол одоо манай гончиг дээр ч юм уу эсвэл лүндэж янз эднэр сууж явах хэрэгтэй байхгүй юу. Эдийн засгийн бодлогын зөвлөх дээр нь одоо хинж байдیں۔ Зэвсэг түвшний бодлого зөвлөх дээр нь хийж байдیں۔ Тийм болцоо байгаа шүү дээ. Тэгэхээр манайх ч нэг тийм механизмуудыг ашиглахгүй. Тэрийг ер нь мартчихад байх шиг байна. За таны хэлдгээр бол усуулангаал алдсан да. Тэгээд яг уу чуулган бол парламент бол хилцээ гэж шийдсэн. Тэгээд одоо хилцүүлгийн шатанд нөхцөл байдал яаж үргэлжлэх вэ? Үгүй яг тэгээд би бол дөрсөлж байна. Юу болохыг бол би аягүй сайн харж байна. Энэ хуулийн тухай ярьж ихснийх ер нь ингээд сая их зөрчилдөө маргаантай болж өнгөрлөө шүү дээ энэ хуулийн төсөл. Нэг талдаа энэ гишүүдэд ч өөрсдөд нь ёс зүй хэрэгтэй байна. Энэ асуудлыг янз хэрэгтэй. Нөгөө талд хууль орж ирэхдээ
Гэхдээ чи хараа нэг айгуу сони юм яриад байгаа байхгүй. Одоо ёс зүй хэрэгтэй байна шүү дээ гэж. Уул нь бол ёс зүйтэй хүмүүс л тэнцээ байх хэрэгтэй үстэй. Чин бид нар хамгийн шилдгийн л харж байгаа сонгосон бидтэй. Тэн дотор чинь нэг шалгуур нь бол ёс зүй гэсэн шалгуур одоо байх хэрэгтэй байгаа үстэй. Тэр нь яаж илэрдэ хамгийн наад зах нь одоо тэр ажлын байрандаа хандж байгаа хандлага, асуудалд хандж байгаа хандлага ядч нэг үг хэлэх соёл байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар ингээд өөрсдөө сонгосон хүмүүсээ ёс зүйгүй байна. Одоо энэ хуулиар дамжуулж хийе гэж байгаа нь бидний арчаагүй байгаагийн шинж байхгүй юу? Тэгэхээр бас нэг заавал тэднэрлөө ч нэг чихээд байх юм биш. Угаасаа л нийгэм маань сонгогч нар та бид хоёр одоо арчаагүй байна. Танаа хэвлэл мэдээллийнхний арчаагүй байдал хар цагааныг гаргаж ирж чадахгүй байгаа. Нөгөө талаас бол бид нар хорошо 76 байж байгаа 126 болголоо. Тэгээ асуудал ямар асуудал шийдсэн? За чи хэлдэ ямар асуудал шийдэж байгаа юм? За 76 өөр шиг нь байна уу? Би бол байгаа л гэж. Нөгөө чанар нь байна уу? Байхгүй шүү дээ. Юу ч байхгүй. Яа гэвэр зүгээр нэг масштаб нэг арай жоохон доволчихсон нэг тиймэрхүү юмнууд ярагдаад байгаа шүү дээ. Тийм ээ. За тэр 226-тай холбоотой асуудлыг асууя. Тэрээс өмнө би нөгөө сая асуух гэж байгаад танд яриагаа би таслуулсан уу тийм. Уучлаарай. Энэ хуулийн төслийг та ер нь юу гэж харж байна? Ийм хуулийн төсөл дотроо их олон зүйл заалт байхгүй ч гэсэн их олон агуулгыг бий болгож магадгүй энэ зөрчилдөөнийг бий болгосон хуулийн төсөл. Асуудал нь юм даа. Асуудал нь юу вэ? Одоо энийг бид нар байсан. Тэр нэг хүмүүс суралдаа суухгүй байгаа учраас одоо энэ хуулийг гаргаж ирж байгаа юм уу? Эсвэл одоо нэг эрхэм гишүүн янзаар хүмүүсийг үг хэлээд байгаа учраас энэ хуулийг гаргаж ирж байгаа. Яг ямар асуудал шийдэх гээд байгаа? Яах гэж гаргаж ирсэн? Одоо гишүүдийг ёс зүйтэй байлгах гэж л ёс зүйтэй байна гэдэг чинь юу вэ? Яахыг хэлээд байгаа? Одоо тэр хүмүүсийг олон нийтийн өмнө гарч ирэхдээ бие зөв авч явах, үг хэл гэдэг ч юм уу. Дээрээс нь чуулганыхаа хуралдаанд оролцох гэх ийм зүйлүүдийг оруулсан байла. Миний танаас асуух гэдэг нь дотор нь тэр нэг ийм намын жагсаалтаар орж ирсэн гишүүнийг намын дарга нь татъя гэдэг хүсэлт өгөх юм бол их хурл татна. Их хурлын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргалаа гэх юм бол үндсэн хуулийн цэц дээж бүхээр татна гэдэг ч юм. Иймэрхүү зүйлүүдийг бичээд оруулаад ирэх зөв юм уу? Улс төрийн нам нь өөрийнхөө хүрээнд дотор шийдчих болдгоо юм уу? Одоо тэр чинь нөгөө нэг нэрсийн жагсаалт гаргаж штэ. Тэгээд нөгөөдөл тэгэн дарга яста таны зүг гэж байгаад ороод ирчихсэн орж ирчихсэн өнө битээ олон юм яриад тэгээд ингээд салаавч үзүүлээд байгаа бол тэрийг заавал улсын их хурлын тухай хуулиар шийдэх ямар хэрэгтэй. Тэр улс төрийн нам доторх юм уу, улс төрийн намын дүрмэн дотор нь байд юм уу? Бид нар тэрийг яга шаардж болоогүй. Би бол ерөнхийлөгчийг бол юу гэж үзэж байгаа нэхтэр бол аргаа ядал хийж байгаа ажил гэж бодож байна. Аргаа ядал хийж байгаа ажил гэж бодож байна. Тэгэхдээ энэ бол нэг тийм сүртэй юм төрөхгүй байх гэж бодож байна. Яг гэвэл хилцүүлгийн шатанда тэр чинь ингээд түүсээр байгаа. Тэгээс үлдээ хөөхөл гэж хэлэхэд хэцүү нэг тийм юм болчтой. Энэ бол ганцхан өнөдөр болж байгаа юм биш. Би одоо бас хэдэн жил парламент суусан шүү дээ. Ялангуяа төсөв дээр бол хардээ. Уул нь бол сангийн яамныхан маань бол бас нэг нөхцөл байдлаа харж агаад нэг төсвөө нэг гайгүй хөшиг зангидал ороод ирдэг байхгүй. Тэгээд төсөв батлагдаад гарахад 2 сар хэлэлцэгдээд батлагдаад гарахад бол оруулсан үнэ танихааргүй төсөв батлагдаж гардаг байхгүй. Тэгэхээр яг тийм л юм болно. Өнөөдөр ерөнхийлөгч нэг юм өргөн барьсан байж байгаа. Тэгээ энэ хилцэгдэд нэг батлагдаад гараад ирлээ гэж бодоход бол ерөнхийлөгч өөрөө танихгүй ямар юм өргөн барьсан. Тиймэрхүү юм болно. Тийм учраас чи наадах нэг битгий зурлаа. Хайчих тэгээд. За ингээд хайрын цаг. Яг тэр хуультай холбоотой сүүлийн үед хүмүүс бас их яриад байгаа юм. Ардчлал гэдээ бид нар яриад байгаа. Өнөөдөр яг хүссэн ардчлалынхаа тэр үр шимийг бид нар яг хүртэж гин үү? Бид нар алдаад байгаа юм биш үү? Ардчлал маань одоо дарангуул руу орох гээд байгаа гэдэг ч юм уу. Эсвэл нэг намын одоо энэ зохион байгуулалттай юм шиг энэ сонгуул хийдэг нөхцөл байдал бид нарыг ер нь хаасан ч эргүүлээд байна гэдэг ингээд. Та одоо яг ажиглаад, хараад, судлаад одоо дүгнээд одоо дотор нь байх чинь бас ингээд олон юм дунд байгаа л анзаарахгүй зүйл гардаг л байсан баг. Одоо эргээд нэг бас нэг 10 жил яг гаднаас нь анзаараад явцсан байна. Танд ер нь яг юу гэж харагдаж байна? Ардчлал маань үнэхээр би бол одоо хүмүүс намаа тэгээд одоо нэг бөөрөнхий нэг дугаа нэг юм ярьдгүй энэ төргээд одоо чи стойкод гэж мэдгүй мэднэ. Стойкод байдаг шүү дээ тийм Аврели энэ төргээл тэр зохиолуудыг чинь уншчих хэрэгтэй байхгүй нэг. Эсвэл одоо бүр арга ядлаа гэхэд юу гэдэг нь тэр оюун төлхөрийг уншчих хэрэгтэй. Манай Монголын ардын одоо
бас нэг эртний үеийн юм. Эсвэл одоо нэг цаасан шуугууж байт юм эсвэл нагаржнагийн нэг хэдэн мөртөдж байт юм. Тэгээ тэн дээр чинь хүн байхын утга учир ер нь амьдрал гэдэг чинь юу юм? Энэ бүх юмний чинь учир начир юу юм бэ гэж уул нь байгаа. Бид нар чинь нэг тийм юм харахгүй юм ба шүү дээ. Харсан ч гэсэн тэрийгээ бас нэг ухаж бодохгүй байсаар байна. Би бол энэ нэг тийм жамын процесс явагдаад байна. Жамын юм жамаараа л явагдаад гэж. А зүгээр энэний цаана би юу илүү сонирхоод байна гэхээр бол эдийн засгийн өсөлт байх хэрэгтэй маа. Эдийн засгийн өсөлт байх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт байх юм бол хүн элдв янзын юм бодох цав байхгүй. Амьдрал ах. Тэр нэг 10 хэдэн хувийн өсөлт гарч ирсэн он жилүүдийг санаж байна уу? Тэгээ 17% өсөлт. Бараг энэ шиг нулимхад энэ ч мод ургаад ирсэн шүү дээ. Тийм л одоо гоё байсан баг. Тэр үед чинь хүн болгон өөрийгөө хэрэгжүүлээ, амьдрал ахуйгаа авч явъя, гоё болъё, нас цаашаа гоё, төгрөгийн хөдөлთა авах чадвар чинь хэд байлаа энэ чинь хачин гоё болж ирсэн байхгүй. А тэгэл тэр нь байхгүй болчиход нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг чинь үгүйсгээл цааш нь түлхэж хаяал ингээд тэгэл болон готл тэгэл өнөөдрийн байдалтай чинь тэгээд их хурлын гишүүд чинь сайд болж байгаа хүмүүсийн чинь толгойн ганцхан юм байгаа ш. Тэр чинь болцоо нь юу юм бэ гэхээр бол төсөв хуваарлах, нөөцийг хуваарлах эрх мэдэл биш. Бид нар ашигт мултмлын нэг лицензийг хэн нэгэн хүнд өгөх эрх мэдэл биш. Тэр лүү чинь л яваад байна ш. А хэрвээ тэр эдийн засгийн өсөлт нь байгаа бол бид нар шал ондоогоор юмыг харах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь лавга чи нэг юм ойлго. Одоо саяны чи тэр яриад байгаа юмнууд бол ер нь да бүгдээрээ би бол нэг сүрхий зүйл гэж бодохгүй байна. Хамгийн толгой зовоож байгаа одоо хамгийн гарцаагүй бодовчтой зүйл бол юм бэ гэхээр өнөөдрийн шинжлэх ухааны техник технологийн хөгжил. Энэ бүр солиортой хөгжиж байна. Одоо химийн оюун ухаан дээр гараад ирж байгаа тэр юмнууд бол үнэхээр ярих юм биш. Одоо чи өдөр ингэ сууж байна. Энд ч одоо хэдэн сар үлээ 6 сарын биш 4 сарын 22 нь тий. 4 сарын 22. 12 сарын 22 гэхэд бол шал ондоо нэгэн байна. Шал ондоо орчин болж байгаа. 8 сарын дараа бол. Ингэж өөрчлөгдөж байна. Өнөөдөр генетикийн шинжлэх ухааныг аваад үз. Генетикийн шинжлэх ухаанд бол хүний генийг өөрчлөөд байна шүү дээ. Тэгээд нөгөө хүний IQ-г одоо чинь 15%-аар өсгөж хотол тэр хүн бол тасрааж авчиж байгаа байхгүй юу? А хэрвээ тэрийг чи нийгмээр нь хийж хул яах вэ? Одоо манай монголчуудын дунд IQ 120 гэж бодоход ч юм бол тэрийг 15%-аар өсгөж хол бол манай монголчууд бол зүгээр тасрааж авчиж байгаа байхгүй юу? А тэрийг өөр бас нэг хүмүүс харж л байгаа шүү дээ. Өөр үндэстнүүд төрийнхөө бодлого болгоод явж байгаа үндэстнүүд байж шүү дээ. Тэд нар ингээд тасрааж авчих бол яах юм? Өнөөдөр бид нар 3D принтинг гэж ярьж зах зохиос нь ингээд юм харчлаа. Чи тэрийг харалтаа. Тэрүүгээр ингээд барилгын салбар элдв янз юм гараад ирэх юм бол энэ олон мянган одоо ажиллаж байгаа хүмүүсийг яах юм? Эрүүл мэндийн салбарыг аваад үз. Өнөөдөр бол үндсэндээ шинжлэх ухаан бол юу гэж ярьж байгаа нөхдөр нэг яаж иж байгаа 5 жил 10 жил амьд явчих юм бол цаашаа бараг өхгүй болчих гээд шүү дээ. Бүх юм гэмжилт гэж сая би наашаа явж хат BBC-гээр ярьж байна. Одоо нэг жижигхэн аппликейшнийг гаргачихсан байна. Нэг өөрийнхөө идж байгаа хоолын зургийг аваад чек гэдэг тэгэхээр нөгөөдөг чинь одоо чинь чихрийн шижинтэй хүн байх юм бол наадах чинь танд ингэ шүү гэж шууд юм гэж зүгээр жижигхэн зүйл шүү дээ. Клар талцсан. Тийм. Тэгтэл ингээл эрүүл мэндийн салбар чинь шал ондоо болчих гээд байгаа байхгүй юу? Тийм. Ингээд бүх салбар дээр үнэхээр аимшигтай өөрчлөлтүүд гарна. Роботуудыг ч одоо харж байна. Сая тэр нөгөө цагаан сарын хятадын нэг цагаан сарын нэг дараа нэг тэр роботуудыг бичлэгүүд яваад байна шүү дээ. Тэд нар бол алж шүү дээ. Бүжиг цаана үсэрч байгаа бүжиглээ сая сүлд гүүж юм лээ. Тийм өцөгдөр өлөө тэр нэг мэдээ гарч ирлсэн тийм. Рекорд тогтоосон ба шүү дээ. 3000 гаруй хүн нэг талд нэг өгөөд нөгөө талд нэг эвлээ 30-40 робот гүйсэн чинь тэр робот нь рекорд тогтоогод 56 секунд минут байсны 50 минутанд гүйсэн гэж. Тэгээд нөгөө нэг харанхуй үйлдвэрүүд гээд одоо хятадд гараад ирчихсэн байгаа та нар сонссон л баг тийм ээ. Газар дор үйлдвэрүүдийг байгуулчихсан. Тэгээд роботууд ажилладаг учраас тэнд чинь гэрэл хэрэг байхгүй. Цахилгаан нар яах юм? Харанхуй байхад болчихж байгаа байхгүй. Нөгөө роботууд нь бүгд ингэж юм хийж. Тэгвэл бид нар эрчим хүчний салбар энэ төр гэж яриад шин. Нөгөө үн ханшийн нэмэхүүгүй юу энэ төр гэж ярьд. Өөрөөр хэлэх юм бол энэ шинжлэх ухаан техник технологи чинь бол хүн төрөлхтнийг бүр ингээд шал ондоо юм руу аваад явчихлаа. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь байна те том асуудал нь болохоор энэнийг зөв хүний гартчихгүй буруу хүний гартчихгүй гэдэг чинь өөрөө том асуудал болж байна. Сая тэр антропик нэг мэдээлэл хэлээ шүү дээ. Morphos гэсэн баха нэг шинэ програм гаргаад ирсэн.
Тэгээ хиймэл оюун ухаанаараа дамжуулаад нөгөөдөг чинь нөгөө бүх банкны сайт майт IT компаниудын сайт руу орсон чинь бүгдээрэнд нь нөгөө нэг цорхоо байгаа байхгүй юу? Тэгээд тэр цорхоог ашиглаад ердөө юу ч хийж болох болцоотой болчихлоо гэх. Тэгээ сандраад тэр антропикийн нөхдүүд чинь тэр IT-ийн нөгөө Amazon нөгөө юу вэ Apple, Google бүх томчуудын цуглуулад хуралдлаа шүү дээ. Хуралдаад тэгээ юу гэсэн бэхтэр за ямар ч үсэн энэ удааг бол та нарт өгөө зөвхөн танаа нэг аюулгүй байдал хариуцсан хүмүүс энэ дэр ингээд ажиллаад яах вэ гэдгээ хараад ирэх. Тэгсэн чинь маргааш нь Америкийн сангийн сайд төв банкны ерөнхийлөгч хоёр нь онцгой хоролцоо авчиж шүү дээ. Яг гэвэл нөгөөдөг чинь бүх банкны юм руу ороод өстөө нөгөө сүтгэд ээж болцоотой болчихсон байна. Бүх цорхойг нь ашиг. Тэрний дараагийн 7 хоногт нь Европын холбоо Английн төв банк зарлж байна. Энэ өнөөдөр шинжлэх ухааны техник технологийн хөгжил яг чивтэрийн нүдэн дээр өнөөдөр болж байгаа зүйл. Энийг л бид нар өнөөдөр бодож явах хэрэгтэй байхгүй. Монгол улсын ерөнхийлөгч бол энийг л бодож явах хэрэгтэй. Тэрнээс тэр нэг элдв янзын тэр нэг хоёр гишүүн хэрэлдсэн зодтолсон тэр улс 30 дугаар асуудал байхгүй. Энийг бодоод энэний үр дагавар нь юу байж болох вэ? Энэний үр дагавар чинь боловсролын салбарт яаж илэрлэх? Эрүүл мэндийн салбарт яаж илэрлэх? Энд чинь нийгмийн халамжийн салбарт яаж илэрлэх? Нийгмийн хамгааллын салбарт яаж илэрлэх? Энд чинь эдийн засгийн салбарт яаж илэрлэх? Энд чинь улс төрийн номууд дээр яаж илэрлэх? Төрийн тогтолцоон дээр яаж илэрлэх? Парламент дээр яаж илэрлэх? Хэвлэл мэдээлэл дээр яаж илэрлэх? Энийг харах хэрэгтэй байхгүй юу? Энийг харж бид нар энийг л бодож л явах хэрэгтэй. Монголын төрд бол нэг дурак байх хэрэгтэй. Нэг иймэрхүү юм бодоо сууж идэх. Тэгэл цай уугаал, эсвэл пив уугаал зөвхөн ийм юм бодоо сууж идэх. Тэрний хөдлөөс л авч идэх нэг юм хүн байх хэрэгтэй байхгүй. Энийг бид нар өнөөдөр орхиод байна. Энэ бол өнөөдөр бүх юмыг өөрчилнө. Улс төрийн намын тухай асуудал чинь бол 30 дугаар асуудал болж байна. Парламентын асуудал чинь 30 дугаар асуудал болж байна. Өнөөдөр одоо дээд сургууль би одоо боловсролын салбарт ажилладаг хүн шүү дээ. Одоо бид нар дээд сургууль гэхээр нэг 3-4 байшин л төсөөлөд байгаа шүү дээ. Тэрүүгээр дээд сургууль гэж ойлгоод байгаа байхгүй. Одоо тэр томчууд бол юу гэж ярьж байгаа нөхдөр бол вообще дээд сургууль гэж цаашдаа байхгүй болно гэж ярьж байна. Ямар ч утгагүй зүйл болчихсон. Яг гэвэл өнөөдөр боловсролыг бид нар чинь бол яг тэр тухайн хүнд зориулсан, яг тухайн цагт нь зориулсан тухайн газар нь тэр боловсролыг өгдөг болно гэж байна. Урд нь би одоо залуу байхдаа гайхуулдаг байлаа. Ой санамжаараа. Одоо юу гэдэг юмыг чийдэлчихсэн тэдгээр хуудсан дээр тийм юм байгаа, энд ийм юм байгаа энэ төр гэдэг. Сүүлдээ тэгсэн чи тэр надад ямар ч хэрэггүй болчиход байна шүү дээ. Би сүүлдээ ямар одоо өөр дээрээ л харж байгаа эволюц шүү дээ. Би тэгж харж байгаа сүүлдээ юу харсан бэ гэхээр за энийг ч би нэг мэдээд хэрэггүй юм байна. Чийжлээд хэрэггүй юм байна. Би хаана байгааг нь мэддэг бай. Анна Каренина зохиол дээр нэг тийм сэдв хүндсэн байж байгаа тийм ээ. Лодо Домгоон Монголоо Тамир дээр нэг тийм юм байж байгаа шүү. Эсвэл одоо тэр юу гэдэг үндсэн хуулийн тавьцаа нэг тийм юм байх хэрэгтэй гэд би хаана байгааг нь мэддэг болъё гэж ингээд боддог болчихсон байсан. Тэгсэн чи одоо надад энэ ч хэрэггүй болчихлоо шүү. Одоо би өнөөдөр зүгээр л хэмэл оюун ухаан руу Cloud руу орд юм уу, ChatGPT руу орд юм уу, одоо юу гэдэг Gemini руу ороод ч юм уу. Үс юм яг тухайн мөчт нь авдаг болж байна. Энэ хараа лавга та нар одоо хэвлэл мэдээллийн энэ бусад хүмүүстэй хэлээрээ цааш нь дамжуул. Ердөө ийм том юм хар. Ийм том юмыг би яагаад онцлоод байгаа юм бэ гэхээр тэр жил би нэг хинтээ нэг бас нэг телевизийн ярилцлагад орж ирсэн. Тэгээд хэлсэн байхгүй. Монгол хүний тарихынд энэ хамгийн тохирсон юм. Бид нар улдар газар шороо ухаад нэг элдв янз юм яг тэр хэрэгтэй. Тэр уулуурхаа хөрөнгө оруулалт элдв янз бүгд хэрэгтэй. Тэгэхдээ бид нар бол нэг оюун санааны хувьд бол яг энэ өнөө цагт бол тохирч байгаа байхгүй. Монголчуудын тэр нэг сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээ бас хөгжсөн шүү дээ. Манайхан ч гайгүй шүү дээ. Энийхээ ачаар бид нар яг энэ дээр төргүүлээд явах болцоотой бол. Бид нар шууд дэлхийн одоо тэр шилдэгүүдийн дотор ороод явах болцоотой болж байгаа байхгүй. Тэм учраас тэр хүндээ хөрөнгө оруулалт хий гэж яриад байгаа чинь зүгээр нэг хоосон юм биш. Тэг энийг л одоо би ястаа нэг ам халаад ярьчихлаа. Зүгээр танаа нэвтрүүлэгт оролцсны бас нэг далимдуулаад ярьчихлаа. Сонирхолтой сэдвийг харах. Гэхдээ хоёул нөгөө цаг магаа бодохгүй байж хүн нэг зовоогоод 2-3 цаг ярьж болохгүй. Яг таны саяын гэхдээ хүндсэн сэдвтэй холбогдох зүйл бол эдийн засаг. Бид нар ингээд эдийн засаг маань одоо тэр 2011 он шиг 17% өсөлтгүй өнөөдөр шиг ингээд аж ахуйн нэгжүүд нь хаалгаа хаагаад одоо манай найзууд бол зарим нэг нь хаалгаа хааж ийм нөхцөл байдалтай байхад одоо бид нар бас AI бодоол технологи бодоол за яах вэ гэд байх нь бас хэцүү байна. Нөгөө талдаа энэ эдийн засгийн чинь ингээд илүү одоо таны төрөний хэлдэг шиг аль зүгт нээж өгөх юм бэ гэдэг төрийн бодлого гаргаж байгаа хүмүүс нь хэрэлдээд асуудлаа яриад сандал судлаа болоцолтоод байна.
одоо эдийн засгийн хувьд бид нар яг та жишээлбэл Үгүй тэгээд 2000 оны төсвөө хэдээр баталж чинь ойлгомжтой л байж байгаа. Тэр юм хийх гэж байгаа хүмүүс нь битгий гай болол тоо. Хийгээл явгал дээ. Чадлынхаа өрөөр тэгэл өөрийнхөө амьдрал ахыг аваад алдаж онол тэгэл явна гэж. Тэр бололцоог л олгоод өгч байгаа. Тэгэх юм бол нөгөө нэг төр удирдах байгаа хүмүүсийн чинь толгой нь өөр юмд ажиллах бололцоо гарч ирнэ шүү дээ. А тэгэхгүй бол өнөөдөр би энд нэг зөвшөөрлө хөөхгүй юу? Энд нэг түүц байх уу байхгүй юу гэдэг дээр ингээд тэнхтэрээд ах тэр чинь яагаад шүү дээ. Тэгээд юм чинь бас нэг 90 билж болно шүү дээ. Тэр чинь өнөөдөр чамд ямар бололцоо бол хэдэн төгрөг байгаа вэ? Хэд орж ирэх вэ энэ төр гэл. Тэр чинь харж байгаад нэг за өнөөдөр л бол энэ чухал юм байна гэдэг. Өнөөдөр бид нар гадаадын хөрөнгө оруулалт байхгүй яаж өгчих гэдэг. Хөрөнгө оруулалт байхгүй, ер нь хөрөнгө оруулалт байхгүй өгчнө гэж байхгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт л байх хэрэгтэй. Тэр нь дотоодсоо байж болно, эсвэл гаднаасаа байж болно. Гэтэл Монгол банк нь одоо чинь хөрөнгө оруулалтын нэг их усвар 10 их найт төгрөгийг тэнцэнэ төргөн борлуулдаг цаасан дээр барьчихсан суугаад байна. Ямар бодлого бариад байгаа. Тэгээ яг бид нар инфляцтай тэмцэж энэ энэ гэл гой юмнууд ярих л байна. Гэхдээ тэнийг л байхгүй. Миний түрүүний хэлээд байгаа. Яг хөгжлийн шатанда өнөөдөр ямар асуудал шийдэх гээд байгаа юм бэ гэдгээ том ялалтаа. Өнөөдөр бид нар хүмүүсээ босгож ирээ, бизнесээ босгож ирээ л гэж бодож байгаа бол тэр мөнгөөр нь гачигдуулж болохгүй шүү дээ. Гэтэл эсрэгээр одоо төрийн эдийн засагт оролцож байгаа оролцоог судлаачд бол нэг 70% холд авсан байна гэж яриад. Төсвийн хэмжээг харахаар энэ бол үнэн бодтой судалгаа мэт надад бас санагдаад байна. Одоо та төсөв дээр жишээлбэл ямар дүгнэлт хийх вэ? 33 31 их 80-аар төсөв баталж штэ зарлага. Төсөв дээр бол одоо ингээл их гоё болчихсон бид нар бас нэг хэдэн нэг тоонууд байдаг штэ нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөвжин төсвийн орлого зарлагын эзэлж байгаа хөвжин улсын төсвийн алдагдлын хөвжин өнтер тэгээд ингээд гоё юмнууд ярьдээ. Ерөндөө бүгд заяа. Одоо чинь гадаадын хөрөнгө оруулалт гэлтэхт чинь бол багасчихсан шүү дээ. Жишээ сая нэг тоо явдсан бараг 60% онцлог илүү сүүлийн 5 жилийн хугацаанд бол 60% болцоогоо алдчихлаа юм шүү дээ. Зөвхөн энэ хөрөнгө оруулалтаас л. А тэгээд тэр хөрөнгө оруулалт нь юу болж хувирсан бэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхдээ нэг амжиргааны төвшин элдв янз юмнууд ингээд явуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр чинь зээл болчихж байгаа байхгүй. Тэгээд нэг улсын төсөвт эдэлж байгаа зээлийн хэмжээ гэдэг чинь бол өр зээлийн хэмжээ гэдэг чинь бол өсөж явчихж байгаа жишээ. Тэгээд тэр зээл өөр зээлийн хэмжээний чинь нэг хамгийн хөгийн юм нь бол юу юм бэ гэхээр бол тэрийг чинь үйлчлэх хэрэгтэй байхгүй. За яг өнөөдөр би чамаас 100 төгрөг авчихад шууд 100 төгрөгөө өгөх албагүй. Тэгэхдээ би хүүгийг өгөх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр би 8% хүүтэй одоо нэг лейбер нэмэх нь олон улсын би ярьж штэ эсвэл манай банкны юугаар аваад үзэх юм бол одоо 17% хүүтэй. Би чамд 17% өгч явах хэрэгтэй байхгүй. Тэгээ нэг хөвчин нэмэгдэх тусмаа тэр 17% чинь нэг абсолют дүн чинь бол яах нь томрол нь шүү дээ. Тэгээ тэр чинь хаана тавигдах вэ? Нөгөө төсөв дээр чинь л тавигдаад байгаа шүү дээ. А энд нэг ийш нь би одоо нэг 17%-ийг ингээд нэг хөв болгоод өгөх ёстой маа гэдэг дүн тавиад байна гэдэг чинь энд нэг юм асагтал ах байхгүй. А энд орлого орж ирж байгаа ёстой шүү дээ. Тэр орлого чинь угаасаа байхгүй болчихно шүү дээ. Яг гэвэл энэ бодлого чинь тэрийг сүтгэж хаяад байгаа юм чинь. Та 2020 оны төсвийн зарлагаа ер нь хэдэн гээ намайг ерөнхий сайд байхад тийм намайг ерөнхий сайд байхад хөрөнгө оруулалтын зардал нь 48 тэрбум төгрөг байсан. За. Танаа энэ телевиз өнөөдөр гаргачихна. Зүгээр ширин компани гаргачихаар тийм л эдийн засаг байсан. Тийм л эдийн засаг байсан. Жохон эдийн засаг байсан. За одоо танаас би одоо асууя л да. Хэрвээ яг одоо та улсын ерөнхий сайдын албан тушаалдаар байсан бол 33 их 80 гэл энэ төрийн өмчгөл энэ нэг данхаасан энэ зүйл дээр хамгийн дөрөнд ямар шийдвэр гаргах ёстой юм бэ? Хамгийн дөрөнд. Одоо энэ нэг бол байшин барих гэдэг эсвэл нэг том төсөл гэдэг юмны араас өсөлтөл. Би бол энэ учрлыг бол нэг л юм хийгээсэй гэж бодож энэ дотроо зүгээр. Гэхдээ энэ нөхөр хийх нэг үе бүүмэд. Төрийн албаа янзлаа. Төрийн албаа хаагчтай янзлаа. Энд чинь шимэгч нар хамгийн багаар одоо бодоход бараг 3-1 нь байна. Эднэрийг л янзлаа. Эднэрийг зайлвал шалга үнэхээр чадaltaй хүмүүс аав. Төрийн хар хүмүүсийг үлдээ. Тэрнээс учралд одоо өөрт нь таалагддаг ч юм уу, найз нь ч юм уу, тийм хүмүүс бол энэ ч байж болохгүй. Яг жинхэнэ юм мэддэг ажиллаа хийдэг тийм хүмүүсүүдэл төрийн албаа бэхжүүлээд байна. Төрийн албыг л цэвэрлэл, зэгцэл
Дааж бүр төрийн албыг хариуцсан энэ одоо нэг шадар сайдууд энэ төр гэдэг байгаа шүү дээ манайд чинь. Эсвэл хэрэглэх газрын даргамж гэдэг юм уу юу гэдэг энэ төр албан тушаалын дагуу нэг хүмүүс бүр онцгой нэг нөхөр тэрийг хариуцаад явж явах хэрэгтэй байхгүй. Эннээс л эхэл. Бос нь бол болно. Цаашаага тэгээд нэг яаж хийж байгаа салгуунал явж байгаа. Энэ том төсөл гэдэг зүйл чинь бол өмнө нь бол ингээд нэг яригдаж асуудал үүсч нэг хийдэг ч юм уу. Эсвэл хийж чаддгүй ийм зүйл байлаа шүү дээ. Одоо бол ингээд 14-өөр нь зарлаа. Эсвэл хот нь ингээд 24-өөр нь зарлаа. Тустай асар их одоо 2.3 их найдаар туулын ордны зам барина гээл. Энэ яг том төсөл гэдэг нь яг юу байдаг юм? Манайх шиг ийм эдийн засагта импортоос хамаатай ийм улсад яг юуг одоо яг хэрэгжүүлж явах ёстой юм. Ийм олон төсөл хэрэгтэй юм. Тэр жил нэг ямар төсөл төр үлээд нэг их сайхан ажиллаж байсан. Тэгээд манайр нэг бас нэг ойлцоод хоорондоо ярьж хахад хэлжсэн. Манайх бол энэ мега төсөл гэдэг бол ямар ч ойлголт байхгүй гэж. Тийм учраас тэгэл нэг гай болол сад болол явчихдаг. Ер нь тэгээд манай Монголд том төсөл хэрэгжүүлж ирсэн тохиолдол байхгүй шүү дээ. Одоо мөнгө яаж босгодгийг мэдэхгүй шүү дээ. Оюутлага одоо нэг том төсөлтөө. Гэхдээ яг оюутлага дээр бол яасан. Тэгтээ тэр чинь бас наана цаана юм юмнууд бий. Хамгийн гол нь мөнгө босгоно гэдэг чинь за 400 сая төгрөг доллар 500 сая доллар босгоё гэдэг. Яаж босгох вэ? Хаанаас гаргаж авах вэ? Тэгээд тиймэрхүү ажил хийсэн хүмүүсүүд нь бүгдээрээ шоронд явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр шоронд явуулсан хүмүүс нь болох тэр мөнгө босгох тухай мега төслийн тухай аач байхгүй хүмүүсүүд нь тийм шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэрүүнд нь бид нар баярлаа цөмөрөө алгадшаа суугаад өдөө хөрж гисэн. Тэгээ өнөөдөр ягаад одоо бизнес хагдаад байгаа юм бэ гэж. Би бол зүгээр энэ туулын төслийг бол би мэдэхгүй юм нэг хэлэхэд бол тэгтээ нэг техник эдийн засгийн үндэслэл мөндөслийн энэ гээд элдв янз юм байсан байлгүй тэр ямар асуудал шийдэх гээд байгаа энэ төр гээд юм байсан байлгүй. Тэр нэг олон төслүүд дотор бид түрүү яриад шүү дээ 90 бэлэн нэгээд тэр номер 1 нь мөн байсан юм уу? Эсвэл тэр дулааны цэглэгээ станцаа байсан юм уу? Эсвэл одоо юу байсан нэг л ирэмблэх ёстой л байсан байх л та. Тэгээд тэр чинь тооцоо моцог нь бол одоо хийхэд бол амархан болчихсон шүү дээ. Тэгээд тиймэрхүү маягаар ингээд ном 9 орон тооцоо хийгээд ингээд гаргаж ирсэн үү? Эсвэл нөгөө нэг цавчаа гэдэг юм нь энэ дээр нь илүү байна гэдэг ингээд сонгоод авчихсан уу гэдгийг бол би одоо үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тийм учраас бол тэрийг зүгээр сайн үзэх хэрэгтэй байна. Тэгээд одоо ингээд цуцалчихлаа гэдэг тэр чинь хэрвээ би зөв ойлгож байгаа бол тэр чинь урдчлага мөнгөд нэг бөө мөнгө өгсөн байгаа бох тийм үү. Тэрийг одоо яаж буцааж авах юм? Нөгөө контракт байгуулсан хүмүүс ч бас одоо гомдол гаргах байлгүй дээ. Та нар чинь болно бүтнэгээд өчнөө юмнуудыг оруулж ирч хаад тэгээ одоо болох тэр ингээд босхгүй ингээд болчихлоо гэдэг. Тэр чинь бас юм юу яасан л байж таараш. Бас хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа бүх юм тооцсон. За энийг ингэж энэ 2 жил 3 жил ийм мөнгө босгоно ингэж санхүүжүүлнэ ингээд хийн энэ төр гээл явж л байгаа шүү дээ. Тэгээ ийм тохиолдолд бол Монголд одоо хөрөнгө оруулах их сонирхолтой хүн байх уу? За л гэж хэлээ. За хоёлаа ийм яриад яг уу. За ирэмб дарааны талаар та ярьж шүү дээ. Одоо нэг юм ямар нэгэн ажил хийхэд бол бүгд л ирэмбтэй шүү дээ. За би эхлээд эндээсээ эхэлнэ судалгаагаа хийнэ гэдэг ч юм уу. Юу нь яг энэ нэг юм эдийн засгийн хувьд ажил гүйцэтгэж явахдаа энэ одоо том төслөгдөж юм иймэрхүү зүйл хийж явахдаа ямар ирэмбийг барих хэрэгтэй. Одоо бид нар ингээд утаагаа шийдээгүй юугаа шийдээгүй цахилгаанаа шийдээгүй гэж богдуулаа нөхөлнөө 3 их найдаар гэд байж ахын зөв юм уу? Эсвэл ханаас эхлэх хэрэгтэй. Үнэхээр тэгээд өөрөө тийм риторик асуулт асуугаад байх юм. Хариулт нь ойлгомжтой асуулт асуугаад байх. Чи өөрөө хариулаад байна шүү дээ. Наад асуултанд асуултаараа хариулж чадсан шүү дээ. Ер нь механизм нь бол айгүй амархан. Нөгөө хүмүүс бол төрд байхаа хүмүүс чинь ингээд өөр зүйлээс их. Гэхдээ яа их одоо чи бидний сонгосон хүмүүс байгаа үстэй. Чи одоо юунд нь гомдолтой. Баяр ёслолын байдалтайгаа сонгоо үстэй. Өөрсдөө гүйчтэй сонгоо үстэй. 60 хэдэн хувийн нөгөө сандал мандал судал модлын нөгөө үстэй. Хэдэн жил дараалаад өгч байна. Одоо яах юм тэгээд? Асуудлыг шийдэх алгоритм нь бол их ойлгомжтой байж байгаа. Зорилго байна. Ямар нэгэн зорилго байна, тий? Зорилго байна. Тэр зорилгыг хангаж чадах бүтц байх хэрэгтэй. Одоо чинь засгийн газрын бүтцгээл хийж шүү дээ. Хэдэн сайдтай байх юм, хэдэн шадартай байх юм бай, дэд сайд нь байх юм байхгүй юм тэр гэдэг чинь бол тэр зорилгоос амарч байгаа байхгүй. Ямар асуудал шийдэх гээд байгаа юм бэ гэж өнөөдөр. Тэгээд бүтцээ гаргаж ирч хаад тэрний дараагийн асуудал нь болох тэр энэ бүтцийг амьлуулад аваад явах хүн юм бэ гэж.
ийм дараалал алгоритм байдаг байхгүй юу? А манайх яаж юм гэхдээ хүн тавьчихад нь шүү дээ. Эхлээд. Тэгээд хүндээ зориулсан тэр нэг бүтц албан тушаал бий болгоод тэгээд тэр нь нэг юм хийх ёстой болоод байдаг. Юу хийхээ сайн мэдэхгүй. Тэгээд эцсийн дүндээ ямар ажил хийж яах гэхээр нөө PR-дах ажил хийж. Дараагийн сонгуульдаа яаж хийж байгааг нь гарах уу гарахгүй юу гэсэн. Сонгуул дээр асуудал үүсгдэг гэдэл хүмүүс яриа л байдаг. Тэгээ эцсийн мөчөө сонголтоо хийсэн буруу нь иргэдийн буруу гэж яалтчвал сонголт бол одоо миний гарыг барьж байгаад эсвэл миний толгойг очиж өөр хүн удирдах байгаа санал бол өгчөөгүй. Бидний сонгосон сонголт. Одоо ингээ 27 28 гээд дараагийн сонгуулиуд байна л та одоо энэ сонгуулиудыг ер нь юу гэж харж байна? Ялангуяа 27 оны сонгуул дээр би бол тэр мөнгөний юм нь бол бүр цар хүрээ нэрс нэмэгдэх байх л гэж бодож байна. Мөнгөний цар хүрээ бол эрс нэмэгдэн улс төрийн намуудын хоорондох элдв янзын 8-нууд бол нэлээд явагдах байх. Тэгээд улс төрийн тоглоомууд нэлээд өөрнөх байх. Гэсэн тийм л бодол надад төрж байна. 27 оны сонгуул дээр бол одоо арчилсан намд одоо ялах гэрэлгээгээ байна уу? Гэхдээ өнөөдөр бол одоо тийм л ойлголттой байдаг шүү дээ. Бор халдсан хон дэвшүүлсэн ч гэсэн гарчих нь л гэж бүгдээрээ ойлгол одоо бүгдээрээ нөгөө нэг 27 онд ч ерөнхийдөө болохгүй тий арчилсан намд төрсөн тэгж л ойлгоод байгаа шүү дээ. 27 байтугай 28 онд ч тэгж ойлгоод байгаа шүү дээ. Буруу байхгүй юу? Тийм биш. Тийм амархан юм бол явахгүй. Чин шал ондоо болчиход байна. Шал ондоо нөхцөл байдал болчиход байна. Би юу гэж харж байгаа нөхдөр бол нийгэм бол шууд хэлж чадахгүй байгаа боловч тэрийг томьёолоод бас ингээд нэг дуурч чадж байгаа улс төрч байхгүй боловч нийгэм бол өнөөдөр өөрчлөлт хүсэж байна. Гэхдээ зүгээр нэг өнгө өргөсөн биш. Нэлийн том өөрчлөлт хүсэж байх шиг байна. Тэгээ тэр хэмжээнд нь улс төрийн нам байж чадах нь үгүй юу? Тэр хэмжээнд нь байж чадах улс төрч байна уу үгүй юу гэдэг л асуудал сонирн байгаа. А тэрнээс бол өөрчлөлт бол гарцаагүй бүр хаасаагүй тэр нэг бухимдал надарт мэдрэгдээд байгаа та нар бол мэдэрч байна уу? Нэг л тийм ядарсан, тамирцсан байдалтай бизнесийнхэн бол ердөө тамир сууж чадахгүй шүү дээ. Нэг жоохон босч ирдэг, нэг жоохон яваадаг. Тэгэл нөгөөдөл энэ дээрэмдэл одоо тэрийг PR тэгэл мөнгө нь хураач яваа. Нөгөө төрн бизнесээ дээрэмдэж жагаад тэгээд тийм шүү дээ соёлтой ойлгуулгаа. Соёлтой ч юм уу тийм соёлтой мөнгө нэгчиж байгаа юм да. Одоо та юу яаж штэ иргэд сонголт хийхдээ алддаг. Алдаа асуудал гардаг гэлж. Тэгвэл одоо яг юун дээр анхаарах хэрэгтэй. Энэ алддаг бид нар сайжирнаа гэж хүлээгээд авах хэрэгтэй юм уу эсвэл үгүй тэгээд чинь нэг ухамсартай сонголтын нэгд чинь хамгийн наадсах нь тэр улс төрийн намуудын чинь нэг нурууг нь харах хэрэгтэй үстэй. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн ноён нурууг харах хэрэгтэй үстэй. Хүн чанарыг харах хэрэгтэй үстэй. Чинь өөрөнгөс нэг дүгнэлт байх хэрэгтэй шүү дээ. Нэсэр мөнгөөр явчих болохгүй л гэж би хэлээд байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуул 2027 онд болно. Та бол бас их ерөнхийлөгчийн сонгуультай хамааралтай хүн гэж би бол хувьдаа харлаа. Яагаад тэгж боддог болохоос надад бол тийм бодол модол үнэхээр алга. Би таны нэр дэвшигч нэг гэж асуухаас өмнө эхлээд өнгөрсөн 17 оны сонгуул 21 оны сонгуул намынхаа дотоод цунгаа маягийн зүйлд бол оролцохоо илэрхийлээд оролцож байсан. Тэр чинь ер нь бол амар жаргалыг унгаачтай. Гэхдээ унгаахтаа нэг ардын намын захиалгаар ардын нам чинь бол юу гэдэг вэ гэхээр бол за амар жаргал гараад ирвэл аюултай. Нийгэмд чинь бол сонгогдох хүн гэж байна шүү дээ, тий. Нөгөөдөлтэй харьцуулж сууж амар жаргал гайхамшигтай биш. Просто нэг хажууд нэг хүн гараад ирэхдээ за энэ нэрээр ирэн гэж. Тийм учраас бол амар жаргалыг бол нийгэмд гаргаж болохгүй. Алдчих бас болохгүй шүү дээ. Тэгэхээр шийдэж болох ганцхан арга зам нь бол юу юм бэ гэхээр бол ном дотор нь унгаал гэдэг. Тэгээд тэр Миегийн үед ч гэсэн миний нэр гарч л байсан ном дотор нь унгаагаал ажчихсан нухраа шүү. За тэгдэг юм байна. Би нэг тэгж яваагүй. Дараа нь Эрдэнэ гарч ирэл тэгэл бас нэг цаахан юу гээл тэгэл бас унгаагаал ажиж инлээ. Тэгээд ингэж харж байгаа л унгааж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол одоо нэг тийм юмнуудыг бол тоохоо байсан. Үнэхээр тэр одоо ингээд бүхэл бүтэн арчилсан намч одоо энэ хоёр томын намын нэг гэж байгаа институт болоод энэ ардын намтай дамгийн ойрхон одоо өрсөлдөг үзүүлэх нам гэж байгаа. Ингээд нэг нам нь нэг намынхаа нэр дэвшигчийг одоо ингээд таны сая хэлсэн томьёолыг олон хүн хэлж байна. Тэр 2009 онд, 17 онд, 13 онд, 21 онд гэдэг юм ингээд нөгөө нам нь яг ингээд үнэхээр захиалаад танаахан дэрийг ухамсартайгаар ингээд биелүүлээд юм. Гэхдээ нөгөө нам чинь одоо бас айгаад байна шүү дээ. За ер нь бол энэ янзаараа явах юм бол
энэ ч сөрхий дэлбэрэлт болчих магадгүй юм байна. Тэм учраас судлаа үнэн ч гэсэн зарим нэг юм дээр нь буулт хийсэн дөрөвсгөх хэрэгтэй байна гэдэг гэсэн. Бас нэг тийм стратегийн бодлого байж болно шүү дээ. Яагаад үгүй гэж. Тэгэх юм бол захиална шүү дээ арчсан намаас. За яг танаа тэр нэг хүний чинь бид нар ингээд гаргаад ирээд. Хэд хэдэн хүмүүсийн нэр заригдал юм л да. Одоо та өөрөө өрсөлдөөнд орохгүй л гэж сая хэлж. Танд ер нь боломжтой хувилбар гэж харагдаж байгаа хүн байна уу? Гэхдээ мэдгүй надад бол заадаг нэрийн сонсонгуудаа эндэ гэж хэлж чаар хүн харагдахгүй л байна. Чи сая асуухад бол би шууд ингээд хариулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бас нэг л дотроо бас нэг хэдэн өнөг би толгойн дотор ингээд үзэл нэг л шүүж байгаа шүү дээ. Тий. Тэгтээ эрхвч нэг 60 50 суралцахад бол нэг нь эрхвч төрүүлэх үйл гэдэг. Нэг хүн гарч ирлээ л дээ. Гарцааг бол гарч ирдэ. Одоо тэгээ тань дахиад хүсэлт ч юм уу зориг бий бол та өөрөө өрсөлт юм уу? Би ч юм түрүүн нэг зах тухаас нь хэлж чаглаа те. Та нар анзаарсан уу юу? Стойкуудыг уншдгоо гэж. Тэ. Тэр нэг нэр хүнд албан тушаал алдар цол магтаал загтаал бол надад бол одоо už үе өнгөрөөчихсөн зүйл байхгүй. Тэ. Тэгээд яг та нэг манай монголчуудын ганц сайн хийж чаддаг юм бол нэг сайхан оршуулж хэлж чадж байгаа шүү дээ. Өөр юу ч хийж чадахгүй байгаа шүү дээ. Өгчихсэн хүнд бол тэр юу хэрэгтэй. Ямар дурсамж үлдэнэ гэж тэр дурсамж нь ч баг хэрэг байхгүй шүү. Тэгээд чинь нэг бодмирийн зэрэг рүү л ороод байгаа байхгүй. Промошн сургаалыг хоосон чанарлаа ороод. Тэгтээ яг зүгээр суухгүй би бас чадлын хэрээр юмд нь оролцоод дэмжих хүн байд юм бол дэмжээл явна. Нэг сөрхий танаа манаач гэх хүчгүй. За нэвтрүүлгийн маань цаг дуусах чинь би танаас одоо яг арчлалын талаар ганц асуулт асуугаад дуусгая гэж бод. За тийм нэг юм одоо энэ хаврын хамгийн одоо сонирхол татсан иргэдийг талцуулсан сэдвийн нэг бол энэ туулын урдны зам байна шүү дээ. Туулын урдны зам дээр нэг ийм сони юм бол намын дарга. За бүр одоо төрийн нэг одоо хот гэдэг одоо тэр төрийн захиргааны байгууллагыг удирдах байгаа дарга нь өөрийн намын гишүүдээ жагсаагаад иргэд рүүгээ явж очиад байгаа байхгүй. Тэгээ энэ ингээ өмнө нь бол яг жилийн өмнө бас ерөнхий сайдаа хамгаалах гад бас тэр нийслэлийн намынхан гарч ирээд талбай дээр жагсаж ирсэн. Ийм зүйл ер нь яг байж болох юм. Төрний эсрэг жагсаад намын ард түмнийхээ эсрэг жагсаад байдаг. Ийм зүйл ер нь байж болох юм. Олон жил энэ төрд явсан үнэ ч одоо ямар байж болох юм уу? Ямар ёс зүгээр юм уу? Эсвэл ямар идэг соёл юмар зохицуулах ёстой юм бэ? Одоо та юу гэж байна? Ялзрал. Солиорл. Эртээ тэгжл ойлгож. Бүр тэр нэг цаана байдаг эрх ашиг нь бүр ингээд хамаг нүдийг ингээд таглчихсан байж штэ. Бүр юу ч харах чадваргүй болгоод тэгээд тэр нэг юмдаа хөдлөгтөөд ингээд яваад байна. Уул нь бол төрийн алба ашиж байгаа хүн чинь төрийн өндөр алба ашиж байгаа хүмүүс чинь төрийн түшээд чинь бол төрөл гэж бодох хэрэгтэй байхгүй. Монголын төр шүү, Монгол улс шүү. Яавал Монгол улс маань урагшаага хөгжих вэ гэж. Тэгэл бодоо сууж явах хэрэгтэй. Хаа байгаа тэр одоо Иранд болж байгаа дайн тийм үү? Тэрийг би одоо жишээ нь өнөөдөр тэр яаж болохгүй. Дорж тундаг долмаагийн амьдралд энэ маань яах юм? Миний түрүүний дээр яриад байгаа шинжлэх ухааны техник технологи чинь 5 жилийн дараа 10 жилийн дараа миний өөр хүүхдүүдийг яах юм? Монголын тэр 3 сая иргэд чинь одоо чухам юу болж хувирах юм? Хавсраг болж хувирах юм уу? Хашаа нэг жуулч төрж үздэг. Тэгэл ийм хүмүүс байт юм уу гэл ингээд юм уу гэд ингээд бид нар үзэсгэлэнгийн нэг резервуард амьдарч байгаа шиг хүмүүс байх юм уу? Эсвэл бид нар өөрийнхөө хувь зайг өөрсдөө шийдээд явах хэрэгтэй юм. Монголчууд хөгжих хэрэгтэй шүү дээ. Боломжтой. Тэрийг л тэр төрийн түвшинээр чинь бодож явах хэрэгтэй биз дээ. Тэрний төлөө солио авч байгаа биз дээ. Тэрийн шаард тий. Тэгээд дээрэс нь хүн болгон за яах вэ? Миний дуу хоолойч нэг сөрхий олон төмөнд хөрөх биш дээ. Тэр амар жаргал нь ярина үзэж. Би яг тэр нэгнээс ярьж байгаа шүү дээ. Тэр хүн өөрийнхөө төлөө үнэхээр л бодож байгаа бол өөрийнхөө төлөө бас дуурч явах хэрэгтэй шүү дээ. Хийж явах хэрэгтэй, оролцоотой байх хэрэгтэй. Тиймэрхүү юм яри да. За тэгээ хоёлоо амттыг зоогоод явах төхөө. За баярлалаа. За урилга хүлээж авсан чинь баярлалаа. За баярлалаа. Тэгээ амжилт хүсье. Тэгээ популизм баг хөцөлтөөр сэтгүүлч нар бол хариуцлагатай бас хүмүүс
нийгмийг дандаа дээш нь чирэх хэрэгтэй байхгүй. Хамгийн зөв юм руу ингэж чирж гаргаж ирж гэрэл тусгаж ингэж явах хэрэгтэй болохоос биш. Өнөө маргааш бас нэг жоохон юмд хуурдагтаал бас л нэгэнтэйгээ адилхан ч юм уу. Хуурдагтаал тэгэл хүний нэг хамгийн адгийн шин чанарыг ингэж өдөөсөн юмнуудаас бол аль болохоор хол байх л ёстой. Хүн болгон л ажиллаад өөргөө л ухамсарлах л асуудал л да. За баярлалаа. Таны зөвлөгөө. Загинчлаа уучлаарай. Зөвлөгөө гэж хүлээж авлаа. Зөвлөгөө тий зөвлөгөө. Таны зөвлөгөөг хүлээж авлаа. Алхам тутамдаа бодож санд сэрж ажиллаа хийх болно. За тэгээ урилга хүлээж авсан танд баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг төрөөд өндөрлж байна. За бид бүхэн студид Монгол Улсын 21-р ерөнхий сайд асан. За санхүү эдийн засгийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ерөнхийлөгчийн амар жаргалгаатай ярилцлаа. За энэ ер нь энэ манай төрд болоод байгаа энэ асуудал ер нь хаана байгаа юм бэ? Институцийн асуудал гэж яг юу юм бэ гэдэг зүйлийг ярьлаа. Тэгээд уламжлал ус нэг асуултаа үлдээчих. Би нэг асуулт тусгачих. Ерөнхий сайд байсан хүнтэй уулзсан. Би одоо таныг яриад ахаар би одоо дагаад яарчлаа. Ер нь нэг юм би энэ нэг үзэгчтэй уутгарлуулахгүй гэж ер нь нэг юм асуудал тулгарлаа шүү дээ. Ингээд ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр байжгаад зөрчлөлүүд байна. Энэ эрх мэдлээсээ ч юм уу санхугаас ч юм. Таны бодлоор манайх энэ хагас ерөнхийлөгч хагас парламентын юм шиг гэж тодорхойлогдчиход байгаа энэ засаглалаа ер нь яах ёстой юм бэ? Бид нар парламентын яг тэр сонгодог гэдэг рүү явах ёстой мó? Ерөнхийлөгч ерөнхий сайдын одоогийн энэ байгаа байдал нь яг ингээд хിവэрэ үргэлжлээд бас нэг хяналт болоод явах ёстой мó? Та ер нь олон жилийн ус төрд явцсан энэ зовлон дундуур нь бас ороод гарцсан хүний хувьд юу гэж харж байна? би надад 2004 онд барьсаар л эрхэлж байсан. Ил загтал гаргаад хэд хэдэн асуудлыг шийдмээр байна гэж. Засаглалын хэлбэр, парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал. Нэгдэш нь бол орон нутгийн өөрөө удирдах яс гэж үе. Тийм ээ. Энэ үнэхээр орон нутгийн өөрөө удирдах юм уу эсвэл Улаанбаатараас бүх юм залж чиглүүлэх гээд байгаа юм уу гэд. Тэгээд бас нэг асуудал одоо би мартчихлаа. Гэхдээ нэг яг гэрийн даалгавар болгоод танаа юунд өгч сонсогч нарт ч өгч байгаа. 2004 оны миний нэг гаргасан мэдээлэл байгаа. Би тэгтээ тэр мэдээлэлээ Ямсарангуйтай хамт, Содномгуйтай хамт, Очротгойтой хамт бичсэн бид дөрөв. Сонгуулийн өмнө тий. Би дахаас өмнө. Тий, би дахаас өмнө тий. Ер нь та нар нэг ийм ямиг бодорой нөхдүүд минь энэ нэг 3 4 асуудлыг бол нэг тийш нь болгохгүй бол эн чинь явхаа болчихсон байх шүү гэж. Шөө 2004 онд чинь 22 жилийн өмнө. Таны харин парламент уу эсвэл парламент шүү дээ. Парламент шүү дээ. зөв тийм шүү дээ. Парламент шүү дээ. За баярлалаа. За жинхнээсээ нэвтрүүлгийг дуусгая. Лавгийн тав нэвтрүүлэг энэ 7 хоногийн дугаарыг төрөөд өндөрлж байна. За бид бүхэн студид амар жаргалгаатай ярилцлаа. За бид олон асуудлыг хүндсэн байх. За ялангуяа тэр шин технологи AI бид нар өнөөдрийн энэ хэрүүл асуудлаасаа илүү хальж давж сэтгэх хэрэгтэй байна. Үгүй бол эндээ үлдэх гээд байна гэдэг санааг бол бас бодож үзмээр хүн болгон тунгаамаар. За манай дарга нар бас энэ талд юм бодмоор л зүйлүүдийг миний хувьд олныг хэллээ гэж зочныхоо хувьд би дотроо бодоо суучлаа. Тэгээд урилга хүлээж авсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Лавгийн тав нэвтрүүлэгтээ хүнс групп хүнсний манлай үйлдвэр хүнс комплексээс хамтарч ажиллалаа. За мөн хурдан бас хэлбэр агс даатгал хамтарч ажилласныг дуртагтаатай байна. За эх 7 хоногийн лавгийн тав нэвтрүүлгээр иргэд уулзъя. Баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө ордгиймаар төшөв рүү ордгиймаар болсоо байж биш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдэгт би билээ.